Залуус зориулсан үр холбооны шинэ үйлчлэг. Talking Mobile for Next Gen. Nami. Cinder. Namines. Cindersa. Nami. Наминдэр. Сэги. Nami. Cinder. Бидний Notes podcast. За 1 2 1 2. За юу яцхан бидний Notes podcast манай гэрт үргэлжилж байна. Сайхан юм хум мэдэнгээ 2 найзыгаа урьсан байна. Бас тэ 20 жил найзлсан 2 найзыгаа. Байна. Подкаст нь хоёулаа айл нь орж исэн. Гэтэ баг одоо 5 6 жил юм ааш. Яг 5 жилийн өмнө юм байна. Наа чин бол сонсохгүй найзаа. 5 жилийн өмнө юм байна. 5 жилийн өмнө гэтээ анир бид хэдийн айл нь бичлэгтээд нь бол орж байгаагүй. Тийм, бичлэггүй байх үед нь орж исэн тий. Тэгээд энэ 5 жилд бас юу өөрчлөгдөө? Бүгд 30 гарлаа тий, бүгд 30 гарлаа. Тухайн үед 25 6-тай гоё өгтөд байж. Шижсэн бас дээ. Тэгээд одоо тэгээ 30 нас хүрснийхээ экспириенсийг хуваалцах гэж бодож юм. Бас дандаа гоё залуу өгтөд сонсож байгаа. Их чинь энэ өндөрлөгөөс харахад шүү. Энэ өндөрлөг ч юм уу, энэ доод талаас ч юм уу тий. Энэ амьдралаас. Тийм. За тэгээд энэ удаагийн дугаарыг маань Toki app ивент гэж байна. Toki маань шинэ генерашныхандаа зориулсан, залуустай зориулсан шинэ дугаар гаргаж байгаа. 55 12 55 19 гэсэн дугаар. Гэхдээ цаашдаа бас шинэ сэрүүд нь задрах юм шиг байлээ. Ерөөсөө сонсож байгааг болохоор их шинэлэг сонсогдчих. 55 гэхээр амар сонир сонсогч байгаас тий. 55 За тэгээд дугааруудаа шууд аппликейшнээс бүх юм аппликейшнээс гэрээ мэрээ бүх юм хийчих болно. Тэгвэл би ч гэсэн одоо яг одоо сууж байгаа л хийчих болно шүү дээ. Дугаар авчих боломжтой. Мөн гол нь дата айгүй хямдхан. 30 хоногийн 20 гигабайт нь 12,000 төгрөг. Оо нэрээ 20 гига юу? 20 гига. Миний дата бүр яг би шулуулаад байгаа шүү дээ. Тэгээ та нар яг сард хэдэн дата ашигладаг вэ? Төлбөрчид гардаг вэ? Миний дугаар ашигладаг вэ? Миний нөгөө урьдчилсан төлбөрт юу лээ? Урьдчилсан төлбөрт дараа төлбөр. Ямар сайн буруу сонссон бай. Гайхалтай. Дараа төлбөрт маань нэг хэдийн багцчлээ нэг 50,000 багц. Тэгээд дэрэн дээр нэмээд би аягүйх дата авдаг. Тий, яг нэмд юм аа. Яг өсрөөл 20 гига. Өсрөөл 20 гига. Тэгээд нэмсээр агаад хүрдүү штэ юмсан. Би бүх юм одоо яг одоо харчээ заяа. Моби юу юунитэй лөө? Тэр хэлчих واخ штэ. Гэтэ би хэлж болох юм уу? Болохгүй. За одоо штэ тий. Гэтэ төлбөрчид гардیں۔ Тэгээ датагаа аваад би 80 л гэж бодоод байгаа юм. 80 байх. Бимба. За би штэ тий. 150 Пүү чи бүр амар ярд юм байна тэгвэл. Ярихгүй датаанд яг миний дата нь штэ тий. Яг одоо идэвхтэй байгаа нь бол энэ заяа. Гэтэ би нэг яг буруу дараад авсан юм аа. Наа чи ямар аимшигтай дата вэ? Хэлхийсээ санаад аваад. 30 өдрийн шөнийн 100 гигабайт гэдэг. Би зүгээр 30 өдрийнхийг нь авчихсан ч гэдэг. Шөнийхийг авсан билээ. Би ихтэй шүн хэрэглэж байгаа. За шүү дээ. Гэтэ миний төлбөр бол ерөнхийдөө нэг 120 30 70 хамгийн ихтэй 70 170-тай гардаг. Тэгээд ингээд ерөнхийдөө бол яг цаанаас нь өгсөн 15 гигабайт гэдэм шиг байна. Биш 20 юм байна. 20 бол хизээч үрдэггүй. Тэгээ яг нэмэлтээр ингэж авч маваад яг одоогор би 5 дата нэмж авсан байна. Пүү. Чи дөө сайн авд юм байна. Би сайн авч байгаа юм шүү дээ. Гол нь би харин нэг ийм балай одоо хэлхээс ичээд гэтээ яг одоо ингээ 30 хүрчихлээр тэгэж нас руу гарч. Ийм нэг юм бог хэмжээний кинонод донтоод. Нөө TikTok-ын тэний босоо кинонод уу? Тийм. Нэг сонио уншаад байдаг тий. Ингээ боломжгүй болдог тий бүр. Үгүй яг тэр нь биш арай сайжруулсан хэлбэр заяа. Тэгээ хятад заяа. Амар юм драматик яа бүр гэтээ амар гоё. Би амьдралаасаа тийм нэг хятад. Харин тийм хамгийн тэнд босоо форматтай зөө. Яа. Миний босоо одоо яа нэг хин. Миний босоод яг 5 минутын яг мөн баха. Үгүй биш цаг магаар өгдөө. Тэгээ би ингээ бүр ингээд үзээд хятад ийм сайтууд руу норж хайгаад ингээ нэг хөгийн нэг
хэдхэн минутынх нь байдэн штэ. Тэгээ тэрнийг нь үзээд байхлаар ингээд донтоо тэгээ ингэж хайгаад тэгээ фэйсбүүкээ бүр их ухаадахаар зайл мөнгөний төлөө үзчихээ гэд тэгээ үзэж байгаа. Би чи мөнгөний төлөө үздэг юм уу? Вау. би харин ичээд байна гэдэг чинь энэ дуудлага авч болдог үлээ болдгүй лөө. Тэгээд За уушлаарай. Байна уу? пицца ичээ. Тэгтээ дата бүр амар хөрөлж үздэг те. Яна намайг машина гаргахны. Подкаст бичиж ахаа гэхгүйс. Аха та нэг тойроод даваад миний машин жижигэнтэй гэж нөх. Би төлгөөрөө шидчихээ гаргачаад буцаага шидчихээ. За гараа одоо яг хэвтэ тий. Гарчих уу? Тэг. Би тэрэ хүндэт үзчихтэй. Амар юу гэдэг. Миний дэлгүүр явах юм уу? Тэг гадаа үүд онгорхоо байсан тий. Онгорхоо л. За тэгвэл аниртай танилцчихъя л та. За. За юу байна анараа? Манай анир чи юу гэдэг хүн блэ? Тэгээ танилцах юм уу яах юм? За тэгэж шүү сандраад. Судлаач гээд нэг ярьжсэн нэг подкаст байгаа. Би тэгэд хуучин 17 онд орсон. 19 онд орсон. Тэгээд уянгаа гээд тухайн үед найзтайгаа хамт орж исэн. Тэгээд тэрнээсээ хойш судалгаа гэж Монголд угаасаа бүтэхгүй юм байлээ гэхгүй. Тэгээд яг хувийн компаниуд ажиллаж байгаа. Эрүүл мэндийн салбартаа бол ажиллаж байгаа нэг тийм хүн байна. Харин тийм. Тэгээд гадаадд сурч мураад магистр доктор барай болоог байгаа лөө. Доктор арай болоог. Доктор болох сонирхолтой байгаа. Тийм бодож ин. Айгаад энэ ерөөсөө зориг хүрхгүй байна. Тийм. Монголдо ингээ бүр ингээ комфорт зонд ингээ орчихсон. Яг тэндээ л ингээ гарч чадахгүй. Яг тэгдэг дээ. Би бас ерөөсөө гадаад яваагүй. Тэгээд гэтээ бас хизээж хөөцөлдөж байгаагүй. Тэгээд би чадахгүй дээ биш л юм шиг байгаа юм. Зүгээр л хинч суугаал ингээ за би явъя. Юмаа бэлдээ. Тэгээд шалгалт малгалтанд бэлдээ айлц маялц авъя гэж ерөөсөө суухгүй. Тэгээд би ямар вэ нөө гэл ингээ хотлоо ингээ яваад идэг. Тэгээд яг цагаад болохоор ерөөсөө хичээгээгүй байгаа байхгүй юу? Ном идтэй ингээл төгсөө шууд ингээ ажлын байран дээр очсон тий бүр ингээ ажил хийгээд амар тэгсэн. Би тэгээд уг нь план нь бол за 2 жил ажиллаж агаад 2 жилийнхээ ажлын туршлагыг аваад магистртаа явъя гэсэн чинь нэг мэдсэн чинь ингээд 11 жил өнгөрчт юм байна. 11 жил ажиллаж байгаа юм уу тий. Асуултгүй миний мөр нийгмийн даатгал гайхамшигтай. Нэг ч Гайхалтай тасалж үзээ. Амар тийм таатай зээлдэгч. Аха. Виз асуудалгүй. Асуудалгүй. Зээл асуудалгүй. Зээл ямар ч асуудалгүй. Амар тийм дандаа татвараа төлдөг. Амар тийм сайн иргэн байна. Нөгөө Америк эднэр чинь нөгөө татвар эднэрээ байнга тулдаг хүмүүс чинь нэг оноо байгаад идэв шүү дээ. Монгол тийм оноо байдаг болов мэдгүй. Сайн скор гэ байд юм шиг байлээ. Тэгээ янз бүрийн нөгөө юм өнд зээл мэйл авах тэр сайн скороо үзүүлж мүзүүлдэг юм шиг байлээ. Татвараа сайн төлдөг, нийгмийн даатгалаа төлдөг тийм хүмүүсийг юм шиг байлээ. Гэтэ мэдгүй хэр нөлөөлдөг нь бол амьдрал хэр нөлөөлөхийг бол мэдэхгүй байна. Чи тэгээд ер нь одоо ингээд бимбаг эртэл мэрэгчлээ яаж сонгосон тэг мэрэгчлэрээ хагас дутуу ажиллаж ин гэхүү яг нөгөө сурсан бүр яг магистр хамгаалсан чиглэлээр биш шүү дээ. Тэгээд магистр сурах мурах явсан эдрээ талаар яриач. Зөвлөгөө ч юм уу эсвэл тэндээс юу олж харсан энэ өндөрлөгөөс Амар норшгүй ингээ айгуу гоё ярьчи. Тэгээд яг хоо нөгөө анх ангаах руу заавал имч бол гээл аав ээж те эмээ өвөө ингээл яриад имч болохгүй бол гэрт нэг заавал имч байхгүй бол ингээ амьдралд хэцүү. Ингээ танихгүй бол ингээ имлэг дээр очиод хэцүү гэд. Тэгээд яг хоо анх ангаах руу 11-р ангита бэлдээд гинэт ингээ нийгмийн ухаанаар ингээ бэлтжижсэн гинэт бэлдээд орсон. Тэгээл яг хоо тухайд ингээл нэг амир өөртөө итгэлгүй. Тэгэл оронгуудаа чи дуртай болчихноо гэж манай гэрийнхэн тэгээдсэн байхгүй. Чи ингээд яг хөө 1-2 дугаар курстэй ингээд амир тэнэг явж байгаа. Сүүл рүүгээ гоё болчихно гэл. Ингээ манад бас нэг эмч байдаг, эмч ихч байдаг. Тэгээд яг өмнө нас яг сэтгүүлчээр сурнаа гэж явж ирсэн гинэт эмч болохоор бас шийдээд. Тэгээд яг хөө дундаасаа айгу дуртай болоод ингээ явсаа. Чи яг энэ зам мөрөөр яваа гэх. За гэл ингээл 1-2 дугаар курстэй би айгу муус орсон. Амгаахт орчоод юунд орчваа, яагаад ингээ орчваа гэж бодож исэн. Тэгээд яг хуу тухайд англиний яна уучлаарай ямар хэлэх гээд англиний анги нээж исэн. Тэгээд тэр мэн жоохон ингээд мотивац болоод
явж исэн. Тэгээ 4 5 дугаар курстаа нөө мэрэгжлийн хичээлүүд ороод эхэлсэн чинь илүү сонирхолтой болоо. Тэгээд ингээ голч манж сайжраад бид нар нэг 70 авдаг гэсэн шүү дээ тий. Тэгээ би бол яг хизээч ингээ нэмэгдэлтэй авч байгаа. Номын мэн бол баян нэмэгдэлтэй авдаг. Сард 140,000 авдаг гэсэн. Ари тийм голч амир сайн байсан. Гэхдээ тэр нэг амьдралд бас хэрэгтэй биш билээ. Тэр чинь ингээ баян оюутанд авдаг гэсэн. Ари Бид идээс хамаагүй мөнгөтэй. Хоёр дахин хөнгөтэй. Яг сүүлийн жилдээ бол яг нөгөө голч маань яг дээшлээд эхэлсэн чинь нэмэгдлөхөө болцсон. Тэр ч ядгаа бүр зогсоодсон шүү дээ. Тэгээд яг хуу анаахаа төгсчөөд юу ийх үү гэж бодож исэн. Тухайн үед нэг хувийн байгууллагт бас нэг 3 сар ажиллаж байгаа. Тэгээ шууд ер нь бол угаасаа гадагшаа авахгүй бол би анагаах гэдэг мэрэгжил бол нэг тийм түгээмэл байдаггүй, ажлын байр айгу муу. Тийм болохоор ингээд судлаач болъё гэд хайгаад яг хуу гадагшаа бол айгу их тэтгэлэг олтоход айгу нэмэртэй байдیں۔ Тэгээд тий нөгөө эрэлттэй мэрэгжил гэж явдаг. Тэгээд яг хуу эмийн компанид судалгаа хийдэг, судалгааны байгууллагуудад ингээд судалгаа хийдэг тийм мэрэгжил сонгоод явсан. Хэрвээ санаж байгаа бол нөгөө нэг пробиотик гэл ингээд хулган дээр ингээд туршилт хийдэг гэд ярьж ирсэн шүү дээ. Тэрийг хийж агаад яг хуу тэндээ бас нэлээ гоё амжилттай нэг амар сайн ингээд сандраад ахъя. Нэг амар интервью өгч байгаа юм шиг. Би бүр сүүл нэг интервьюд орсон юм а. Тэгсэн чинь бүр ингээд амар сандлаа. Тийм. Зүгээр байдагсэн чинь одоо бүр ингээд сая ингээд бямба гарсан чинь бүр ингээд одоо ингээд нэгсгэж агаад халаа тэгээд айгу өвтөйхэн болчихноо. За ямар ч лсэн тэгээд сурч төгсж ирээд яг мэрэгчлэрээ бас нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд бас яг ажиллаж исэн. Тэгээ яг ковид гараад цаар тахал гээд цаар тахлын үед ч гэсэн бас айгуу гоё туршлага хоримтлуулаад ингээ яваадсэн. Тэгж яагаад яг нөгөө нэг нэг төслийн ажлын санал ирээд тэр тухайн төсөлдөө бол айгуу гоё нөгөө мотивацлаад ингээ залуу хүний гоё эрч хүчээр ингээ явж исэн чинь бас тэр нөгөө улс төрийн ч юм уу нэг тийм асуудлууд нэлээд гарч ирд юм бэлээ. Мөнгө санхүү гэл ингээл амар олон бид нарыг ингээ зогсоогоод тэгээ яг бас хүн амьдрах хэрэгтэй юм чинь хувийн байгууллага руу орё гэд тэгээд хувийн байгууллага руу ороод одоо ингээд гэхдээ яг нөгөө нэг миний бас нэг хүсэл мөрөөдөл болохоор эрт илрүүлэг одоо урьдчилан сэргийлэх тэгээ нийгмийн public health гэж ярьдаг. Нийгмийн эрүүл мэнд талаасаа би маш их сонирхолтой болохоор яг энэ чиглэлээр одоо ажиллаж байгаа. Яг ярилцлага гэж байгаа юм шиг. За ажил тавлаа. За намайг ажилтгаар. Миний сайн тал бол би хариуцлагатай. Юулээ муу тал бол би хитрхи төгс хийх гэдэг. Нөгөө Dwight шиг тий Dwight. I'm a perfectionist. Alpha male тэр alpha woman. Тийм байна. Тэгээд одоо өмнөх 5 жилийн хооронд чиний юу өөрчлөгдсөн гэж бодож байна. 25-тай чи, за 26-тай ч юм уу тий. 26-тай чи 31-тэй бараг 6 жилийн өмнө юм биш үү? 2019 он гэхээр зүг. Тий. Тийм биш тий. Йоо, эдний 25-тай л байсан юм байна тий. Тий, яг 25. Oh my god. Одоо 25 гэхээр амар жоохон юм санагдаж байна надад. 25 би 25 үрж байхдаа ингээ амар эморж исэн шүү дээ. Яана ямар амар хөгшөрж гинэ гэж. Йоо, харин тийм ээ. Тэгсэн чинь амар жоохон хөвгтэйсэн юм байна. Тэг амар хурдан 30 өрчтэй юм байна. Тий. Нэг мэдсэн чинь одоо ингээ 31 рүүгээ биш юу лээ сая 31 хүрлөө. Би сая 30 би сая 30 санагдаа яваад байсан чинь 31 байл эдийн хүрцэн одоо 32 руу гарч явж байгаа юм шиг. Үгүй наами би 33-ныхаа жилдээ явж байгаа. Нүч бүр энүүхэнд. Нөгөө 33-ны саяхан нэг үеийнхэнд хаалга онголго гинэ. Сайн нөгөө нэг үеийнхэнтэйгээ хөдөө явсан чинь. Үеийнхэнтэйгээ. Тэгсэн чинь нөгөө 33-ны жилд нөгөө ээж аваа баярлуулах хэрэгтэй гэдэг юм сонсоод тийм юусаа бодоод санаанд ороагүй байхгүй юу. Өөрийгөө 33-ны жил орсноо ч мэдээгүй явж байна. Тэгээ яг жилээрээ бодохоор 33-ны жил байгаа байхгүй юу. Тэгээд
Crazy. Ээж байгаа баярлуулах хөрөнд орцсон явж байгаа. Цагаан сараас өмнө юм уу? Цагаан сараас эхэлсэн юм уу? Цагаан сараас өмнө. Яг тэгэхээр энэ жил нь яг миний 33-ны жил байхгүй юу? Дууслаа шүү дээ. Тий. Би тэгтээ одоо бол 31-тэй шүү. Зүгээр л нэг он сарын. Тий, он сарын л асууд. Наа чи амар сонсогдсон шүү юм дотоо. За. Уушлаарай. Уушлаарай. Яах гээд байгаа бэ? Сандлаа блээ. За уушлаарай. За тэгээ би аниртайгаа сайхан танилцчихлаа. Айгу official танилцчихлаа. Яг намайг анир. бүр яг ингээ интервью шиг мэдрэмж төрөнгөт ингээ хөөс гараад. Чихраа. Тий, яг хамгийн сүүлд нэг official амар асуугаа хийчлаа угаасаа. Чамаа хэн гэдэг вэ миний дөө? За өөрөө ингээ танилцал. Аагаад яана би яг интервьюний травматай болсон байна. Амар би бас нэг амар юмд ороод тэгээд айдаг болчихсон юм билээ. Ерөөсөн муу experience-тэй таараагүй явж байгаад анх удаа айгу амар юмтай таарсан чинь. Хүнээсээ шалтгаалдаг тий. Тасчих юм уу? Чи унаад байгаа штэ гэж нөхгүй. Одоо ингээ үс унаад идэг болсон билээ. За тэгээ анир сая өвчлээ. Үеийнхэнтэйгээ хөдөө яваад ясаг гэсэн бэ? 33-ны жилийн нөгөө нэг тийм ээж байгаа шүү дээ, баярлуулдаг. Яс. Тийм яс. Яг тэгээ тийм юм одоо нөгөө хиддэх жил дээр чинь хүнд байдаг гэдэг бол гэхдээ үнэн байж мэдчихээр мэдгүй. Харин яг тэр чинь аюу хэцүү байд юм аа. Яс мэдгүй und яр алдахгүй гэж мдээгүй явжсэн баг дээр. Одоо тэгээ өнгөрсөн таарт би хэлсэн. Харин тэгээ одоо тэгэл дараа жилээс тэгээ бодох нь биш. Нөгөө хуучин нөгөө яахаа мессенжерээр тий. Одоо яг энэ мессежийг уншаад 20-нд энэ мессежийг оолохгүй бол ингээд үхэн тэгээ тэнийг юм амар хөдөг гэсэн тий. Та яар явуулдаг байсан уу? Үгчж магадгүй явал. Нэг хоёр удаа явуулж исэн би бага хаа. Би нэг удаа ингэжсэн энийг харт ийм тэнэг юм байна. Тэгэж яваад за нэг хүнд яваас одоо болоо гэж. Нэр тийм хачин юмнууд явдаг байсан шүү. За бимбагаар юу вэ? Бимбаа хамаагүй ажиллаа ярьж болохгүй бах тий гэхгүй юу? Би болох юм уу? Би их пицца хийдэг юм л гэж байна. Хотлоо. За би уушлаа ингээд өөр хацээс ингээ ийш нь харуулдаг. За хинээс уушлахгүй байх вэ? Ямар хэцүү бэ? Ээж ингээ хацсан юм буцаага тавьж болтгоо гэдэг байхгүй юу? Болно. Манад бол болно. Би тэгвэл яг наатай чинь бичээд ээж рүү явуулчих уу? Тэг. Ээжтэй зүгээр энийг дугаараад явуулчихгүй юу? Ээж минь манад ингэж болно шүү. Тэгэж. За намаа бимба гэдэг. Нас өдрийн хоёртойгоо адилхан. Тэгэж. Амар гэж. Тэгээ би төрийн албаагч хийдэг. Төрийн албаагч хийдэг ч шиг. Төрийн албаагч. Аха. Нэр тэгж яриад тийм ээ. Төрийн албаагч хийдэг гэж. Тэрнээс биш төрийн албаа хаагч юм аа. Тэгээд би бас Airbnb ажиллаулдаг. Тэгээ чөлөөт бус цагаараа хүүхдээ хардаг. За зоодлоо. Би тэгээд single mom. Тэгээд тэг номитай маш олон жил яна уушлаар аниртай ч гэсэн. Энэ хэдтэйгээ ингээд 20 жил амьдарч байна. Амьдарч байна. Найзалж байна. За бараг л амьдардаг үстэй. Тэгээд их сонирхолтой би энэ хэдтэй нэг амар муудалцаж юусоо үзээгүй шүү дээ. Түү цагаал юм. Тэгж мэдгүй. Надтай бол гайгүй. Би чамтай амьдралдаа нэг ч муудалцаж үзээгүй. Тэг аниртай бол байгаа юм. Ингээд би мэдээгүй. Надаас холбоогоо тасалж үзсэн. Тэгдээ бямба яг тэгдэг байсан. Тийм ээ. Шууд ингээ блоклчдаг аа. Би ингээ юу ч мэдгүй яваад бимба яасан юм бол амар ч марилцсан гэсэн юм байдгуудаас. Дургуун нүрэл блок. Бай. Тэгээд амар хөөрхөн анир ингэжсэн юм аа. Би хэдэн жил боллоо? 2 жил боллоо. Блоклоод баагүй юу? За. Пүүх тийм үү. Харин тийм тэгс юм аа. Тэгээд би блоклцсон. Гэтэ бас нэг юм нүлдээгээд байгаа юм аа. Тэгсэн чинь анир ингээ баяр болгоноор над руу бичдэг заяа. Тийм үү? Амар За. Тэгээ ингээ би бас шанхаад тасахгүй тухайд. Тэгээ ингээ амар сандаг таадаг. Тэгээ байж ангууд анир ингээл яг баяраар найстай баяр хүргэе. Найстай төрсөн өдрийн минь төргий. Би чамайг амар их санаж гин үү? Яагаад ингээд байгааг чи мэдгүй ч гэсэн намайг уучлж л таа л гэж юу. Би юу буруу хийсэн? Юу яриад байгаа? Балиар токсик наа.
Тэгээд 2 жил синдчээд идэв гэсэн юу? тий би сайхан сэндэл. Би яг тэгдэм бинлээ гэсэн юм. Би ингээ хүмүүс наашаа бичих боломжийг нь олгоо ингээ зүгээр уншина. Яг эрэгтэй хүн дээр хөвчлээ. Тэгсэн үү. Чи ингэнэ санна санна. Тэг ингээ синдхүү те. Яг ингээ сэндээ сайхан. За бай сэтгэл. Зарим хүмүүс ч ингээ синдхгүй ингээд уцсныхаа энэ дээрээс уншчаа те. Наач амар гоё харах шүү. Ингээ эрэнгүүд ингээ хараад тэр чин дутуу харагддаг үстэй. Яг бүтэн үгүй харагдаж болдیں۔ Эксперт нь сууж байгаа юм шиг. Тэгээ синдэж харагддаг юм уу те? Тийм тэр нь синдгүй байхгүй. Синдгүйгээр жишээлбэл яг ингээ ажил дээр нэг ноён хүмүүс ингээл нэг гэлээд шүү. Тэр мөрнийг үл ерөөсөө синдгүй шүү. Цэвэрхэн дараа шүү. Хап. За нэг иймэрхүү юм баяртай гэж орхиж байгаа юм чи. Тэгэл нэг тэгжсэн да. Тэгээд бастаарч гайгүй те. Тийм. Гэтэ тэр яг үндэ миний хартай зангас болсон бил. Тийм штэ. Та хоёр одоо ингээд Бимбаятаар яг 20 жил найзалж байгаа хаа. Үгүй 3-20 жил. 3-20 тэгэхээр арай 20-оос олон гэсэн үг юм уу? Чи сүүлд орж Би 2005 онд шилжиж орж ирээд тэгээ найзалсан. Тэгвэл тэрнээс өмнө 2 дугаар ангиасаа гэхээр хидтэй гэсэн үг юм бол. За нэг 22 23 жил. Та 23 жил. Ингээ бодохоор амьдралынх нь 3-ны 2 нь найзалсан байгаа байхгүй юу? Тэгэхээр чин бараг л амьдэрсэн байгаа зү. Тийм. Тэгэхээр яагаад ер нь ингээд болоод байна гэж бодчих юм. Би энэ яг амжилттай бас олон жил найзлахын нууц нь юу вэ? Ямар гоё юм бэ? Би сая тэгээ 2 жил блоглж байсан даа. Хизээч уучлалт гуйж байгаагүй яг өмнө. Тэгээд найзгаа уучлаарай. Хайлгүй. За яа. Олон нийтээ уучлахгүй байхаас энэ дээр уучлах байна. Мангар романтик одоо бүгд гараад ирэх үү дээ. Эрэхтэй хүн алдахгүй бол гурлаа сууя гэдэг. Ер нь бол бараг л тийм. Хөөе. За тэгээд maybe we're our юулээ soulmates гэдэг тэгж биш шүү дээ. Sex in the City дээр. Миний бодлоор би тэдээ үерхэл би бинийг амар зүгээр өөрсдөр нь байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг баха. Тэгээ ингээд хайрлахын утга учир чинь ингээд хүн төгс биш шүү дээ хинэнч. Тэгэхээр зүгээр яг би бол ингээд дотроо боддог байхгүй. Бусад хүнийг бол тэгж чадахгүй. Тэгж ерөнхийдөө лимиттэй. Тэгээ одоо та хэд дээр ингээд одоо ямар нэгэн юм надад тохирдгоо ч юм уу те эсвэл нэг жоохон юм яа ингээ миний бод хийх гэж байгаа өнцгөөс арай өөр өнцгөөс ч юм уу нэг байлаа гэж бодъё л та яг толгойн дотор бол орж ирэхгүй юм заяа. Тэгэх юм бол би зүгээр за миний найз ингэх дуртай юм чинь. За миний найз юм чинь. Гээ ингээд бүгдингээ ингээд зүгээр байгаад идэх байхгүй амар сайн уу. Одоо юу гин яг үндэ бол би ч маш айдаг шүү дээ. Бүгд мэднэ. Тэгээд анир битээр сая өдөр ирэхгүй юу? Хойлоо ингээд гадаа амир төгжрэлтэй байна. Би бас оройтохоор гэсэн. Би бас оройтохоор хойлоо ном илүү залгаа жоохон цагаа хойшлуулах гэвэл ном явуулах болов уу? Одоо би бат надад амар өвтэйхэн хилээд хойшлуулаа ийцэн биш. Айгуу өвтэйхэн. Тэр айгуу эсэн. Бас ингээд хойшлуулаад хаар муухай шүү дээ. Тэгээд надад ингэ чамайг гэж хэлсэн шүү. Өөрийгөө ерөөсөө амир бас гэж хэлсэн шүү дээ. Чи бас сонсоод байна. худлаа яриад. Анараа ингээ хараа амар төгжрэлтэй ингээ тэгжээлээ. Цаа чин ингээ зайсан байгаа гэлүүтэй. Тэгснэ. Яа тийм үү за тэгвэл 8 болох чи дөө. Би бол цагийн дараа гэхэл болчихно. Гэтэ би бүх юмаа тоочж хэлнэ. Би Кракен гэрлөө очиод ингээ Airbnb тэр ингэсэн байх юм эснэ. Тэр надад бүр айгүй удах юм шиг сонсогдсон л та. Тэгээд цаг л болох юм биш те гэсэн чи. Тийм цаг л болно. Мөсрэл цаг болох. Бодлоо те. Тэг хамгийн гол удаж байгаа нэ. Тэгээ надад 8 гэж ирж байгаа байхгүй. Тэгээ тэр чинь 5-ын үед ирсэн шүү дээ. 4-ийн үед ч баг ярьлаа. 4-50 үед ирсэн. Тийм ер нь ингээд бид нар нөө багаасаа найзалсан болохоор зан характер нь бүрэн сууж амжаагүй. Тэгээ одоо хөгжмөний тест, киноны тест, юм хандах хандлага эдэр нь яг сууж амжаагүй байсан болохоор бүрэн сууж амжаагүй. Тэгээ тэрэн дээр айгүй сайн найзалчаар айгүй тийм хүлээцтэй
амар өөр хүмүүс ер нь байдаг гурав. Тийм шүү дээ. Би бодож байна. Амар өөр штэ. Ялангуяа Бямба бол айгүй өөр хүн бохгүй ер нь. Тийм энэ хоёр хэрэг том болчихоо натай найзлмал. Би бол найзлахгүй чамтай. Би ч Окей, номэдэж бас найзлахгүй. Найзлахгүй хараа сайн. Салбар нь ч тохирохгүй тхүү. Таралдахгүй ч гэж магадгүй тийм ертөнцид хороо ертөнцид. Бид гурав ингээд босод хүрээлөө шал өөр те. Бүр ингээд шал өөр. Огтлолцдоггүй. Тэгэхээр тэгээ багасаа найзалсан болохоор амар хүлээцтэй ханддаг. Эсвэл амар өөрөөрөө байж чаддаг баг. Тийм ингээд өөрөөрөө байдаг шүү дээ. Санаа байхгүй найзуудтайгаа муухай ажиллаж чадахгүй шүү дээ. Ингээл ингээл амар хамаагүй тэр нь шууд ингээд фильтргүй гараа хөвчдөг уурмор. Та нар номыг ийм kind гэж бодож байна. Үгүй. Дуу нэгтэйсэн чинь ийм Ээ шиг л байдаг шүү. Миний нөө сим хийчихсэн гэрмэн гэдэг шиг л. буруу юм хийсэн ч өмөрдөг те. Миний найз юм шиг. Тэр одоо химбэ? Сая бид хоёр зэрэг үгүй гэсэн чинь Би хүн алчих юм бол өөрөө бүдрээ унтсан юм байлгүй дээ. өөр лүгээ хуудад дурдсан. Өөрөө гүгээд очсон юм биш үү надад. Тэгээ бүр ингээ эгүүтэй тэрнгүү. Аргагүй хамгаалтахгүй юм чи. Би чамд хийж үзүүлэх үү? Наа чи ихтэй аюугаа. Бимба бүр яг амар тийм те. Enabler байгаа хгүй. Би одоо ингээд муу замаар яваад байвал чи за ах уу гэдэг их гээд байгаа хгүй юу. Яггүй шүү дээ би хэлдэг шүү Яг дээ. гоё шүү. Ингээ гоё ярилцж байгаа те. Үгүй шүү Амар дээ. ихтэй хэлнэ гэхдээ Амар бимба. ихтэй ингээ гулгуулаа. Ханих шиг. Үгүй ингэ амар нүдрөө ингэ харсан. Миний найз яасан зүгээр үү? Тэр ингээд Би энэ хоёроос ингээд ер нь энэ дундаас хамгийн ялуун нь Үсий гэдэг нь амар хэцүү дээ. амар ядаргаатай гараа хөдөлж мүдлэхгүй ингээд гоё. Амар гоё гайстэй. Би тэгээ төрсөн өдрөөрөө нэг үнсэлт авдаг. За төрсөн өдөр чинь юм байна. За үнсье гэж. Ваучер бэлэг. Манай хараал эзэн нэг экс. Ой. Ната Валентинаар Өөр юм биш төрсөн өдөр. Валентин. Дөрүүлээ байсан биз дээ. Дөрүүлээ дээдлээд би бүр ингээ зээл авснаа ингээд амар их юм аваад ингээ өгч мөксөн чинь надад за би харин юу их мэдсэнгүү гэснээр сарнаа марнаа юу ч авахгүй заяа. Тэгснээ ингээд өөрийнхөө ваучер ингээ хэвэлцэн заяа. би байсан санагдаад ах юм. Гэхдээ би дараа нь ярьж өгсөн байхгүй. Харагдчих чинь л ярьсан юм байна. Тэгснээ ингээд чамд массаж хийж өгөх, хамт кино үзэх. What the fuck те? Хүснээс байрлалаар чи хийж үлээ нэг тийм юм. Угаасаа тэгвэстэн байгаас тээ. Гэрэн тэгээ тэрнийг ваучер болгоод өгсөн. Тэгээ би за баярлаа. Наана юу ч хэлж чадахгүй те. Би тэгээ ороод гэртээ ороо уйлсан авахлаа. Би тийм юмнаас болж үлдүүлдэг. Сэтгэлээл нэ. За эксүүдийн яриалаа ингээд өөрөө эвтэйхээ яваад орчлоо. Тийм ээ тий. Яагаад бид нар сингл байна аа? Та хоёр юу гэж бодож байна? Энэ яг асуудал хаанаа байна? Биднэрт байна уу? Нийгэмд байна уу? Энэ Монголын ирчүүдэд байна уу? Ирчүүдэд. Наад өгөө чиний сая хэлсэн бүх юм чинь байна. Гуруулаа нөлөөлж байна тий. Гуруулаа. Гэтэ миний бодлоор заяа. Бид гурав ингээд 10 жил байхдаа үгүй манай ер нь crew ер нь ихэнх шиг энийг нөө бүгдөө анаас энэ ч хапас нэмэлчлээ тэнийг хасаж болох анаас Хасган гэсэн юм байхгүй. за ер нь бүгдөө шүү ингээд амар зөв даруухан хөөхөн одоо ингээ ичхэ болцсон байдаг те урд нь хөөхөн яна зөв үгүйтэй баярлаа гэдэгсэн би хөөхөн одоо буч гашаар хүн юм болчт юм байна заяа Ганцаараа ярина. үгүй тэнд миний арт хүмүүс сонсож байгаа. Тэгээд shit юу ярьж илээ. Инээж байгаа мартчихлаа шүү дээ. Хөөхөн. Тийм ийм охтууд байсан чинь эцсийн бүлэгт яг ийм даруухан байснараа сингл болоо үлдчих тийм ээ. Хөрд юм байна. Тэгээд ингээд яг уу одоо ингээд арай хөдөлгөөн ихтэй ч юм уу тийм арай одоо ийм хос мосын амьдралд эрт хөл тавьсан ч юм уу тий цэвэрхнэр хэлбэл Хосын амьдрал иртгүй. Тэгээд тийм охтууд нь гарч орж мордог байсан ч юм уу тий бид хэд ч юм бол ёо номи бит хоёр миний санаж байгаагаар заяа Грагийн гэрт бид нэр бүр их сургуульд байсан байхгүй. Тэгээ ингээд бүгдөө пив уугээд за тгийгээд тэгээ өдөр заяа бүр тэр нь
Тэгээд ягаад чимчи бит хоёр гарахар болсон заяа. Хамгийн жижигхэн царайд, жоохон царайд хоёр нь штэ. Тэгээ хоцсон чинь чи бит хоёроос иргэний өмнөх асуугаад. Тохойд ийм Монголи байгаагүй юм чинь. Тэгээд насанд өрөөгөө байсан юм шүү. Хүрсэн байсан. Наа. Тэгээд хүрсэн ирнэ хойлонгийн жоохон гээ өгөхгүйсэн байхгүй юу? Би надаас одоо болт асуудаг шүү. Өө яа ямар гоё юм бэ. Надаас асуух нь хөөе яар гоё юм. Дахиад асуудаг юм дөө. Асууж байгаа хүн нь бараг 21 хүрсэн юм уу те. Харин CU-гээс веб авахсан чинь. Ихчээ таны эрхний өмнөх гэсэн. Үнэт чи ночи гэдэг. Тэгэж Ихчээ гэснэ яа. Чи зөвлөлтөө би амар баярлсан. Амар зүг билээ. Тэгэд үгүй чи намайг насан туршаагүй гэж бодсон юм уу? Би бүр амар доглаас үгүй их чи заавал тэгстэй гэдэг. За get to the point. За sorry. Халаа явчихлээ. Сингл байгаа шалтгаан нь бол нэгт ерөнхийдөө миний анзаарч байгаагаар бол амар их сингл dad, single mom бол байгаа. Тэрнээс манай үеийнхэн бол маш их салж байгаа. Тийм. Одоо жишээлбэл би байна. Тэгээд ч гэсэн амар урт хугацааны relationship-ээс салсан. Анир ч гэсэн тиймэрхүү. Тийм. Хийхмээрг байхад чинь ном юм. Дуугаа суугаад хаад хаалаад. Би ерөөсөө ирч байгаагүй гэдэг. Тийм, биш нэр Гимшээ. Сүний хувийн ямиг бас тиймээ зүгээрээ. Ярина л гэж бодсон юм би. Яруул л гэж бодож авчирсан. За одоо яар. Нүүр нулаачдаг гинэ хөрх юм би. Харин. За тэгээд юу ярьжлаа. Оо, пицца идсэн. Та хоёр ярьж байгаараа би залгаа тий. Тийм тийм салж ийн айгүй их салж байна. Тэг юунд ингээ юу энэ яг ингээ цүн Монголд ийм феномен маань байгаад байна уу? Дэлхийн хүмүүс ингээд байна уу? Энэ моногами тийм харилцаа гэдэг юм чинь боломжтой юм уу энэ одоо орчин үеийн ийм нийгэмд сошиал медиа тийм хүнтэй болцох шиг амархан юм алга. Ерөөсөө л уцаа байрлаа хүн олдно. Шахуу тийм Tinder, Minder, Instagram, Facebook гээл юу ч байд юм. Хүнтэй ингээ сонголт их байгаа юм шиг санагдаад байна уу? Ер нь тийг санагддаг тий. За энэ санагддаг бол энэ байгаа штэ. Энэ бид нарыг нөгөө ингээд хүнтэй байлгахгүй байнга ингээ голоод чилээл тий. Одоо манай эмээ өвөөнөрийн үед бол дахиад нэг хүн байгаа гэж нэг боддгүй л байсан баг. Бодохгүй штэ 50 жил амьдарч байгаа хүмүүс. Харин тэгээд бас нөгөө тэд нар чинь танилын хүрээллээрээ л яг байдаг. Одоо ингээ Instagram үзээ. Оо яа гой залуу яа. Саагалт айлын тэр нэг хөөрхөн залуу байна. Тэгээд болоо тий нөгөө 5 км-ийн радиусаар л залуучуудаа харж байгаа штэ яг бол. Номыг хэлж байгаа гэхдээ point бүр яг зөвтэй. Бас хитрхи эрх чөлөөтэй байгаа нь амар нөлөөлж байгаа ах. Ягаад тэгэхээр нэг энэтхэг хүмүүс над дээр ирээд нөгөө нэг манай ажлын шугамаар ирчээд Монголд ямар их салалт их юм бэ гэдэг ингээ надаас суугаад ягаад ийм салалт их байгаа ингээд. Тэгээ энэтхэг яад юм гэсэн чинь нөгөө угаасаа arranged marriage дандаа. Тэгэхээр ерөөсөө салах магадлал бараг байхгүй. Салсан ч нийгэмдэр ингээ гараад амьдралгүй болно. Амар тэгвэл ингээ салахгүй штэ тий. Би бас хятадыг гайг байх гэж боддог гэсэхгүй. Тэгээ ингээл randomly хүнтэй ингээл охтууд ч юм уу юм ярьж ангууд амар их салттай байсан. Тэгээ одоо ингээд бас сая хятадаар ингээ аялж хахад салсан хүмүүс бүр амар их байлээ. Тэгэхээр ер нь энэ яг манай үеийнхэн эсгүй бол заяа бүр. Одоо ийм сошиал амар хөгжсөн болохоор хин хаана юу болоод байгааг хэний амьдралыг хин хаана юу гэдэг бүгднийг харж чаддаг болсон. Мэдээлэл рейтинг харъя л та. Би яг чачи битчихсэн. За энэ хоёр харж байгаа. За. Тэгээд зүгээр мэддэг болцсон л одоо ил тод болцсон л болохоор бид нэр их гэж үзээд ээж бас магадгүй гэж би бол бодсон. Тэрнээс ш угаасаа л салбайсан байсан байна. Гэтэ яг үнэндээ бол манай имиж гэсэн өвөө хоёр айл алин салж исэн байхгүй юу? Тийм. За тийм бас тийм ээ тийм. Тийм. Тэгээд ер нь бол салд байсан. Тэгээд нөгөө нэг юм бас кино ч юм уу одоо ингээл хөгшчүүдийн яриа марианаа сонсож явах чинь нөгөө нэг хонцын шээсмэс гэл яриа байна гэдэг чинь салалт бас байсан. Дагаад байд юм болов уу гэж би бол өөрийгөө жоохон ингэж тайтгаруулдаг шүү дээ гэж. Тэгээд 10 жилийн өмнөх датанууд л харагдчихэв. Монгол бол нэлээд толгойд 64-т явчихна. Гайгүй юм тий. Үгүй яах вэ болж штт. Одоо энэ 105 орны тооноос харах. Энэ нэрчээрээ хичээгээрээ монголчуудаа. Салаарай. 100-аас 65 гэхээр ер нь тийм гайгүй те.
Гайгүй л. Гэтэ энэ бол 10 жилийн өмнөх цаа байна. Юу өөрчлөгдсөн юм уу? Үгүйстэй. Яах юм? Өөх юм. Юу? Идүүл юм. Идүүлэхгүй шүү дээ. Идэхгүй угаасаа өнөрлөж байгаа. Шал бомбур шүү дээ. За тэгээд Тэгээд ерөнхийдөө бол миний ажиллаж байгаа одоо өөр дээрээ жишээ аваа шууд хэлчихье заяа. Сонголт их байгаа юм шиг санагддаг. Яг өчигдөр үзэхгүй надаас нэг хүн асуусан. Яг чамд яг хідэн залуу чатан дотор ч байгаа юм. Ингээд яг ийм ингээл би чам тайртай ч юм уу тий. Тэгээд байгаа хүн бол нас алга заяа. Гэтэ ийм зүгээр маазраагаар ингээл өөрөний опшн дотор яваад байгаа ч юм шиг тий. Тэгээд тэрнийг бол надад мэдрүүлэхгүй л байгаа юм л та чатыг нь харахаар. Гэхдээ ингээд чатан дотор бол нийтдээ 29 залуу байлээ. Ингээд флиртлээ хаанасаа тийм залуу гаргаад ирсэн. 20-аас пүй чад бүтээ англи. Гэхдээ энэ чинь нэг тийм амар бол биш штэ. Нэг унтаж чивтэй ч юм уу тийм бол биш. Чи ингээ өргөжлүүлэх юм бол өргөжлүүлэх сэтгэлтэй хүмүүс гэдэг. Тийм. Өөрөө ингээ хорцсон байгаад байгаа гэсэн үг шүү дээ. Тийм, яг зөв. Яг. Тэгээ ингээ нүүр өгвөл хүрээдэрчээр. Тэгэж Бүхсэг нь. Би сая өнөөдөр бас инглиш дээ. Нөгөө Airbnb дээр крант нэвтэрчиж. Тэгээ би ингээд нөгөө машин дотор гайх махнуудыг хийсэн багжгүй байсан байхгүй юу? Тэгээд бас яг тэр карантыг бол арайч чадхааргүй байсан юм аа. Уул нь бол баргийн имийг ингээ өөрөө чаддаг болцохгүй юу? Тэгсэн чинь би ингээ сторидод яна энийг ингээд би чадахгүй манай энийг ингээд тогтоогоод ингээ чангалаад өгөх эрхтэн юм байна уу гэж асуусан байхгүй юу? Сторийн дотор. Тэгсэн чинь ингээл дан цоороо гараад ирж байна уу? Гэтэ бас хүмүүс бас амар гоё. Чи гэртээ ганцаар байгаа мó? Тэгэл би амар юм. Таних хүмүүс үү? Үгүй таньдаг нь. Нөгөө миний 29 байна. За 29-ний хэдэн нөө? Тийм 29-ийн тал нь. Тэгснээ. Тэгээд зарим нь бол ингээл маазраал нилээн. Найзууд ч юм уу те. Гэтэ ерөөсөө ингээд boundary-тэй. Тийм хүмүүс ингээл ярьснаа. Чи яах ч байгаа ямар тэнийг ингээл ингэж яахгүй манай нэг эрэгтэй найзтай юу. Тэгээ би ингээ эрэгтэй нэстаггүй. Чи алуу чамд нэг юм байна уу? Багж магж байлаа өдрийч хүрээдрийч энийг ганц янслаад өч гэж гуйсахгүй. Тэр бол 29-ийн нэг биш зүгээр найз шүү заяа. 30 гэсэн чинь. 30-х нь байж юу? Үгүй. Тэгсэн чинь хэлчихсэн байна. Тэгснээ тэр чи тэгээд одоо ингээ залуу малуудаа Airbnb дээр ганцаараа байснаас Silvester байна уу шиг. Single хүн Silvester дуудаалаа. Тэгснээ тэгээ чи наати чи янзлж өгвөл тэр залуудаа яах юм гээ тэгний амар хэрэг төртэй заяа. Тэгэхээр нь хэрэв миний энэ карантины болтыг чангалаад өчвөл би өөрийг нь чангалж өгнө гэд хэлчихгүй юу. Зүгээр эрэхтэй найз залах дээр яа за зэвчлээ шээ энэ ч устгаж болох юм ба ойрд юу үзээд байна. Би харин кино биш хоорно биш үү? Чи амбараа байна уу? Сэлэсэр орж ирээ тэ. Йоо. За. Тэг дуусгаач та одоо өнгөрсөн. Йоо ямар тийм юм бэ? За. Тэгэл би харин тийм single хүн Silvester дуудаад юма чангалууланга за шил тэнийг мань би хиччлээ боллоо. Гих жишээний заяа. Тэгээ шууд цааш нөрөө. Гих ингээ историогоор бол ингээл залуучууд бол ингээ ороод ирэх маш боломжтой юм лээ. Гэтэ би яг нэрээ мэдээлэл гаргахад жинхэнэ Silvester ах ирсэн шүү. Тийм үстэй номыг чи хэлтэй. Мэдгүй би ямар байсан. Ном яаж мэдж байгаа. Ном яагаар мэдж байгаа. Чи тэгээд яах гэж стори хийсэн. За яг чин үнэн чирэл хийл. Би яг тэр Silvester ах надад 2-3 цаг болж иж ирнэ гэсэн байхгүй юу. Тэгээд өнөөдөр нөгөө энэ цаг тоглосон байсан шүү дээ бүгд өрөө чинь. Тийм болохоор нөгөө нэг цаг нь болохоо олчих гээд тэгээд аргаа барахтаа Грата ярьжсэн заяа. Битээ бүр ийм төлөвлөгөөт. За хоёлоо стори хийгээд үзэх үү гэдгийгсэн байхгүй юу. Эхлээд бол яг залуу дуутах гайгүй. Энийг яг яад юм бол энийг заавал карантин солд юм уу гэж би зуул руугээс явж ирээд шинэ карант авах гэжсэн байхгүй юу. Хэрвээ тийм бол тэгсэн чинь ингээ хүмүүсээс юм ирээд тахлаар хөвчлэн дандаа залуучууд. Тэгээ нөгөө миний 29-ийн ихэнх нь байгаа тахлаар хөшрээ гран чин залуучууд дуутчихвал баг ирчим шүү гэсэн за миний найз нэг стори хийгээд үзлээ. Юу чи надад ч сумлаа хийсэн байна шүү. Тэгээ бид хоёр хамтдаа яваад тэгээд тэгсэн чинь нөгөө хэд нь бол Silvester ахаас аль болох хурдан хүрээд ирчих байх.
ABV гэдэг E брэнд гэдэг үндэслэлээр тэгсэн би тэгэхээр яарсан байгаа сте. Тэгээд яг жинхэнэндээ бол нөгөө Сэлэсэр ах маань ирсэн. Тэгээд чангалж өгчөөд 50,000 төгрөг нэгсэн. Тэгээд би тэрнийг шилжүүлсэн. Сэлэсэр ах гэх. Тэгдэж штэ. Нэмэлт дандаа авдаг болсон. Харин тийм байлээ. Тэгээд гэхдээ бас байран дээр чинь бас давхар мөнгө тооцогддог гэж. Тийм штэ. Байрны мөнгөн дээр угаасаа цалин авдаг хүмүүс хаа. Харин тийм гэж байлээ. Тэгэл хүрх юм 5,000 хэцүү дээ. Тэгээд би баярлсан Бид нэр юу ярьж илаа? Оо shit. За би яг ингээ нөгөө юу гэдэг штэ. За жинийг нэг зөөрлөл байд юм аа нэг юм. Яг нэг ганцаарынгийн бимбаг ганцаарынгийн юм хариулах юм бол өөртөө ярьсаар байгаад ер нь 2 цаг бол ярих боломжтой. Хэдүүлээ оролдож үзэхүү аа тий. Бид хоёр ингээд зээл ингээд жүжиглэн тоглолт хийж мэйгээл өөртөө нэг 3 4 4 байгаа бүгдгийнх нь дууг нь оруулж ир. Тэр нэр гайг болчих тээ. Тийм шүү юм цусны жүжигчин юм да. Тэгэл нөгөө хамгийн гол нь энэ түүхийг сторид сонирхолтойгоор ярина гэдэг чи өөрөө их бас ингээ бимба яг стори ярихтаа ингээ нэг тал гарсан. Дүү нөгөө тал яг тэгдэг. Яг тэгдэг байхгүй. Урдхан жүжиг тоглоод юм бол яг хүүхдийн хоолойгоор ярина. Гүшүүн байх юм бол гүшүүний хоолойгоор ярина. Эрэгтэй хүний дөр бол эрэгтэй хүний хоолойгоор ярина. Би бүр яг нэг юм ерөөс бас мартдаггүй нөгөө нэг хэдүүлээ нэг брикс орчоод нэг алхаад уунагийнх руу очиж хонох гээд нэг тэр чинь нэг оюутан л байсан баг. Тэгээ тий нэгдүгээр курс. Тэгээ ингээ харахгүй шун ингээд мөсийн 5-ын тэндээс ингээ алхаад ингээ цирк руу алхаа явж хахад нэг хойно нэг хідэн залуучаад алхаа явжсэн чинь бимба гинэт ингээ алхаа нэг юм иршүүд болоод гинт ингээ зогсож эргэж харснаа шүсээ төө гэж хайснаа. Яг гадаа нэг хөшчүүлээ. Юу гэхээр барыг нэг тийм ирсэн. Урд гараа ингээ мангар бойвик за. Яг үндэ айгаад байгаа байхгүй тий. Йоо. Бүр ингээ хизээч ямар ч дүр гаргахад ингээ биелэн тий. Тэгээ амар тийм тусч. Тэг ингээ сая хаалгаар орж ирснэ. Автерк байна уу? Яасан гэж чинь хаалгач чангалаад үгээ. За яшгаа. Йоо ихсэн би бүрээ дуур өрөөд байдаг. Тослоод үгийг ихтэн уур өрөөд байгаа шүү дээ. Би мө бүр 2 3 удаа асуусан байхгүй. Автерк байна ном. Автерк ном бүр Fuck no гэж. Номи. Йоо яг тэгсэн. Сонирхолтой биш үү? Йоо. Би орж ирэхдээ анзаараачгүй ш. Тэр юу н санджаанаас мэдгүй. Зүгээр яах гэдэг юу гэж хангалах гэдэг. Болтон сулрсан. Тэгээ ингээ зам байдаг штэ. Зам нь ингээ гараад ирсэн ингээ гуруулаа ингээ. За би унахаар л юм лээ за. Бимбаг дуудаарай. Миний сэлэсэр байна. Би чинь сэлэсэр болоо. Яа. Гэтэ яг ийм найз чинь гоё юм а. Яг цагаа талаад бүр үнэхээр бас хүнд үед ингээд за ямар ч байсан залгах хүнтэй гэж бол Уйл шүү. Би нэг гэрээсээ хөөгдөөд бимба ирж авч ийлаа. Яг тийм үү гараад ирдэг. гараад ирдэг байхгүй харин тий. Тийм ээ. Энд ч миний өрөө. Өстой санаа. Тэгээ сая би нөгөө дугуугаа офисынхаа гадаа үлдээсэн. Өө би дугуугаа үлдээсэн гэсэн чи найсаа түлхэр өгч найзнаа авчиад үгүй. Тийм амар өвчтэй ёо. Яшгаа Ямар өвчтэй. хөл гараагүй байгаа шүү дээ. Өөр очиж авчих штэ. Тэгээ номи яаж л нөгөө хүнээр тослуулах айгүй дургу. Амар балер индипендент тий бүр ингээ. Тийм. Яг ингээ масуухтай ингэж найрч асуух хэрэгтэй. Ингэж хөө. Тэгч хөө. Туслах гээд байгаа шүү дээ. Найз нь ингэж болох уу? Миний найз юу гэж бодож байна? Ялан биш ээ. Ядаргаа юмсан. Гэтэ бид гурав амар өөр штэ. Яг ийм болохоор л байж чаддаг баг. Бас нэг Анир яг бид хоёрын нийлүүлсэн хувилбар юм шиг байна. яг алтан дунд ч Алтан дундаж. яг өсч. Аа. Гэтэ нэр ингэсэй тийм те. Ингээ бид гураас бол Анир бол хамгийн юм эмхтэлэг юм гоё. Юу гэвэл энэ Имхтэлэг нөө. Ялдам. Ялдам те. Тэг айгүй сайн Энэ тийм айлгуулдаг гэж би боддог. Тэрийг ингээд арт хэлбэрт бас аваачиж чадсан. Яа, ямар гоё. Флиртинг хичээл орвол мастер класс орох хэрэгтэй. Гэхдээ тийм. та яагаад өнөөдөр сингл байна? Гэтэ нэрээ. Тэр юусэн хамаагүй юм байна. Амьдрал дээр. За яг ийм болохоор л бид гурав сингл байгаа. Гурав бид нэ хөргөөл. Эсвэл би өөрөө хүсэхгүй л яах вэ?
Би үсгүй. Өнөөдөр надад юу ч дутхгүй байна. За яг үндэ Үсэл болчихно. би нэгээс алга. Хөө миний нэз ийм гоё охин байж байгаа. Яа тэ. Үсэн тэр нэг гачин юм байна. Яа. Бүх эмэгтэйчүүд ер нь эмэгтэй найзууд яг тийм ярьдаг бах тийм. Харин тийм. Үгүй миний найз. Үгүй миний найз. Наа залуу чинь сохор байна. Нэр he's lost. Гохроо миний найз 40 гой залуу болт ингээл. 40 цаашаа. Тэгсээр хаад ингээд синглээс дагаал яах уу? Хэвлээ. Тэнэг штэ арай штэ буруу. Энэ бол болохгүй гэж хэлэхгүй бол болохгүй шүү. Гэтэ яг над дээр бол за миний найзаа чи хэлдэж штэ та. Чи бас өвчтөй юм шиг хартай шүү. Чи хэтрүүлж бодоггүй. За. Гэтэл яаж ч гэсэн тэгэл миний талд орт юм да тийм. Тий яг одоо өмнөх эксүүдийг чинь бодохоор угаасаа яг тааш тохирох юм бол байгаагүй гэдэгт бид бол итгэлтэй байна. Яа тийм. Бид хоорондоо ярилцаад тэгээд шийдсэн байгаа. Тийм юуны ямар үнэлгээ гэдэг үлээ. Мэргэжлийн хяналтаар бол ороод гарахад бол бүгдээрээ тэнцээгүү. Тэгэхээр хайсан нь бол зөв байсан хүмүүс гэж бодож байна. Гэтэ чамд асуудал бол байгаа юу гэвэл байгаа шүү дээ. Байгаа угаасаа. Би подкастыг анх эхэлж байхад хэлжсэн төгс хүн байхгүй. Байхгүй. Гэтэ төгс биш хүмүүс дотор бид нар бас гайгүй. Төгс арай ойрхон. За Бараг бид хэдий нэг за миний хувьд бол ааштай болж байгаа заяа. Тэгээд бас хүн олдохгүй байж магадгүй. Ингээд нэг юм сони юм яриа шалжнаа талаар чи одоо юу даам бэ чи? Чи жоохон соёлтой ярьчих төхөө гэж мэг шууд бүксбөр яриа амар сонин яриадах юм бол тэгэл хөшөө чи сая юу гэсэн бэ? Тэгэж Жохон Карен дээ. тийм би амар Карен болоо. Яж бит дараа заяа. Гэхдээ арай нэг юм одоо үе тэнгийн ч юм уу те ингээ арай хамаагүй ярьчих юм боломжтой хүмүүс байдсан шүү дээ те. Тэд нэр ингээд давраадах юм бол заалш юм уу? Тэгээ явчих жоохгүй. Тэгэхээр чин тэгээд би бол өөрийгөө сингл байх бас нэг үндсэн шалтгаан гэж бодож байна. Тэгээд миний ааш угаас амар хүн сайн болж амжихгүй байхаа. Тэгээд дээрэс нь миний хувьд бол сингл мам. Тэгээд би тэгэд бас өөртөндөө бас гайгүй итгэлтэй. Тэр нь яг юу болж байна гэхлээр бид нэр өөртөө гэсэн хийж чаддаг юмтай. Тэгээ хүмүүсийг ингээд одоо хүн чанарч гэдэг юм одоо юу гэдэг тийм боловсролыг нь бол хараад мэддэг болцсон болохоор гологдоод байгаа бас зарим талаараа. Тэгээд бас яг үндэ бид хэдийн хайрыг даагаад явчих амтан алга. Тэгэл буцаа нөгөө сэдвэлэг оршдог те. Тийм тэгээ миний хувьд бол бас аргэрийн одоо нөхцөл байдал те. Хөөний эрх чөлөөний нөхцөл байдал бас амар их нөлөөлдөг бахаа л гэж би зүгээр хөвдөө бол боддоо ш. Та хоёр юу гэж бодож байна? Тэгэл бүх юм л нөлөөлнө л тоо мэдээж тодорхой хэмжээнд. Гэхдээ бас нэг асуулт нь яг заавалчгүй одоо хүнтэй суух хэрэгтэй юу, хүнтэй үерхэх хэрэгтэй юу, одоо дабл болох хэрэгтэй юу гэж бодож гин үү? Бас ганцаараа ингэ яваад байж бас болно шүү дээ, тий. Бас гоё жаргал ш нэг бол тийм хүмүүс их байдаг тий. Бас их байдаг. Би бас яг үндэ бол за надтай бол ингээд намайг хайрлаад ингээд нэх гоё тий. Намайг ингээд бүх юмыг минь ингээд тойр одоо ингээд намайг хүлээн зөвшөөрж байгаатай адилхан. Ингээд хүлээн зөвшөөрөөд хайрлаад явчих тийм тэнхээтэй чадaltaй хүн бол байхгүй байх гэж боддог болцсон заяа. Яг юм миний dream boy гэж тий. Юу юм гэж. Guy Husband. Яг байхгүй юм шиг мэдрэмж төрдөг болсон. Тэглээч эцэцэст бол ингээд болоод байгаа байхгүй юу? Болоод байгаа учраас би бол нэг тэгэж стандараа суух юмсан. Яг уу би хайда гоё мараал нөгөө хятад киногоо хараад надад ингэж дурлаач. Тэгэж гэдэгч гисэн гэлээ гэж. Үгүй нэр амар романтик хараал идэв. Би ятад өөр амар романтик болтой. юм байхгүй шүү. Тэгэл би хэлдэг шүү дээ. Энэ бол кино. Хятад кино гэж. Яг таргет нь чи яа. Яа яг үнэ. Тэгээд тийм болохоор би бол ер нь бол ганц би явна гэж одоо яг хүүхдээ ингээ харахаар яана миний хүн ингээд ах トゥ байхгүй тэг ганцаараа амар хэцүү бах та.
намайг өвчглээр миний оршуулган дээр хэнийг ээж тэрж ойлгохын тэр мөн амтаа. Хэдүүлээ өгөхгүй. Гэхдээ ер нь гэтээ тэгж жоохон эмзгэлдэг би бол. Тэгээ хүүдээ хань гаргаад өчх юмсан гэж боддог. Гэтээ би бол дахиад өөр эцгийн хүүхэд гаргаад тэгээд дахиад сингл маам болох ёстой. Үнэхээр түү чалгаа. Санаа бодол ёстой нэр. Хумсын чинээ чалгаа ёо бурхан минь. Ох. Яг тийм бас айцтай л та тий. Тийм айцтай. Үнэхээр айж байна. Дахиад ингээл try хийгээл яасан яасан чинь бүтэж болж бүтэхгүй тэгэл дахиад нэг хүүхэдтэй ингээл тэгэхээр ер нь аамрын хувьд амар л та. Тэгээ би бас ингээ try хийхгүйгээ яах вэ бас. Тийм гэтээ ингээ залуу хүн болохоор бас ингээл гоё гигэлзээлтэй ингээл хавар би юм хавар намрын үнэрт туртай зав амар сэнэ. Намар болохоор ингээл гоё үнэр нь амар авч яваа. үгүй яг үнэр ийм орой 5-аас чигний үнэр. Тийм үнэрэнд амар Утаа юу? Утаа ихлэл ойлголтгүй үнэр. бүр дасдаг. Утаа жоох ностальжик үнэртэй болсон. Утаа үнэр гэх юм. Үгүй яг тийж үнэртэй. Би Шанхайд явж байгаад ингээ яг Монгол үнэртэй болдгоо. Хүү яа миний Монгол тэгээ дугуйд явжсэн болохоор шууд тийш очисон чинь зүгээр юм шатчихсан шүү дээ. Нэг бүр дугуйтаа очиж байгаа мó тий. Боргилсан биш. Нүүрсний утаа боргилсан хотын гэр төрсөн бэ. Яг тэгсэн юм. Тэгээд би бас нэг айд юм аа. Одоо ингээд би ч өөрөө би хүүт ахгүй юм. Тэгээд миний хүү бас ингээд нэг юм сингл мамтай суугаасаа гэж бол бас бодохгүй штэ. Тэг чи яадаг вэ? Би бол бодохгүй байна. Яг бүр үнэхээр хайртай дуртай болчвол одоо яа гэхүү болно. Гэтэ бүх юмыг хамтдаа эхлээд юм гоё нандин эхлэсэй л гэж би бол хувьдаа божин. Гэтэ хүүхдийн амьдралд оролцохгүй байх хичээнэ. Хадам ээжээсээ болоод гээд нэг тийм муухай ээж болмооргүй байна. Хадам ээжээ. Би бүр амар эсрэг бодолтой гэдэг шүү дээ. Ингээл бэбитэй байна гэдэг чинь би ч бас сингл мам шүү дээ. Ерөөсөн надад нэг тийм асуудал хизээч болж байгаагүй. Магадгүй миний одоо ингээд нэг шалгуур үзүүлэлтийг ингээд нэг өсөж байгаа критерийг өсөж байгаа юм шиг надад бол санагддаг байхгүй юу? Ерөөсөө одоо би бас хүүтэй те. Миний хүү 3-4 хүүхэдтэй хүнтэй сууг. I don't give a shit. Надад ерөөсөө асуудал санагддаг. Тэгээ яг тэр хэмжээгээр одоо орчин үеийн залуучууд ч гэсэн яг тийм болцсон санагдаад байгаа шүү дээ. Яг үнэхээр одоо ингээд хуучин бол ингээд хүүхэдтэй тийм ингээд бонус гэдэг тийм хандлага бол амар ажиглагддаг байсан шүү дээ. Бид нэр ингээд дээдлийн үе. Одоо ер нь залуучууд нэг тийм биш байх. За бүр deep down боддог гэсэн мэдэхгүй. Гэтэ ер нь нэг тийм яг хуу амар бах хувьтай бүр багсаалгаа. Би яг тийм хүмүүстэй тараад байдаг юм аа. Байвал бас онцгой л гэж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Тэр чинь ингээл яг аваад ирүүлж ингээд тийм амьдралыг байна шүү дээ. Ямар яг гоо ингээд хоббигоороо салаад байгаа шүү. Хобби нь болсон тэгээ. Одоо би ингээд дараагийн хүн маань гэх юм уу одоо ингээд бодож байгаа шүү дээ. Баг хүүхдтэй бол надад илүү амар байгаа шүү. Амьдрал үдцэн. Ер нь алдаж үзсэн амьдрал үдцэн хүнч бас зүгээр гэж би бол одооноос бодож эхэлж байгаа. Хүүхдтэй юм байл бараг зүгээрээ. Яг гоо би зүгээр миний бодсон өнцг нь болохоор ингээд яг хамтдаа ингээд анх хүүхдтэй болчвол яахаа мэдгүй ингээл нэг байдаг тэр чи амар хөөрхөн cute үг штэ. Яа. Тэгээ нөгөө нэг одоо манай эксийн гаргаж ирсэн нэг ярианууд магадгүй надад нөлөөлсөн байж бас болох юм. Ингээд би өөрийн гэсэн гэр бүлээ зохиохыг хүссэн чинь чи аль хэдийн ингээ гэр бүл болсон чи ингээ хүүхдээ хардаг юм одоо юм соёл гэх юм уу? Тимтэй болцсон байдаг. Тэгээ би тэр дунд чинь зүгээр юм зочноор орж байгаа гэсэн үг мөг гин. Хараад би бүр яах гэж үерчээсэн болоо ёо гэж. Тим юм ярьжсэн ш надаа би бүр тэгээ би тухайн үед нь тэгэл амар ойлгож байна. За очих ёо. Тэгээд тэр муухай тийм. Тэгээд би бодохдоо хэрвээ хүүхдтэй охинтой ингээ сунаа гэвэл би бодно ш. За энэ охин маань ингээ нэг удаа алдсан тий. Арай юм ухаалаг байгаа би зовлонгийн ойлгож байгаа гэд бас болно. Гэхдээ зүгээр яг тийм юм хөрхөн cute үеүдээ бас хамтдаа байчвал бас арай хөөрхөн байх юм болов уу гэж хальт бодоод гисэн. Тэгээд одоо тэр нэг одоо миний шинээр танилцгаад байгаа тэр нэг магадгүй миний 20-с ч юм уу тэгчих. Ингээд дараач суух шиг ёо энэ ам. Ингээд суух залуу маань бас хин нэгний хүү штэ аав ээжтэй. Тийм учраас би ингээл аав ээжийнх нь өмнө очихдаа би юмэр guilty юм шиг санагдаад байдаг байхгүй юу. Гэт
би ингээ урд нэг амьдрал Наад майндсет ер нь солих хэрэгтэй хаа. Өөрчлөх ёстой бүр ингээд. Айгаад идэм ба. Тэгээ ингээд ингээд чинь угаасаа чи ямар буруу юм хийгээгүй ч гэсэн гэлээ ингээд нэг ёо гэдэг. Тэгээ би ингээ хүүгээ бодлоо. амар олон ингээд салж нийлэл ингэсэн байгаа биз дээ. Улам ч тийм. Тийм. Иви. Тэгээд тэгж боддог. Тэгээд дээрэс нь миний хүү ингээд те автэ байж үзээгүй. Тэгээд тэгснээ дахиад тэр айлд ингээ очин хөөх амтны ялах юм их чинь тэгэл гэлгүй амтны Хүүхдэд арай хүндэр амар хүнд. Тэгээд би хүүгийнхээ ай талыг зассан. Миний хүү бас тэр айлын ай талыг засч гал ингээ байхыг би бас нэг ингээ харна гэхлээр ингээ яг амар гоё юм аав иш нэр өгдөө штэ тий. Өө хүүхэд наашир гэл байж идэг. Тийм хүмүүс бол гоё л доо. Тийм хүүхэд ч ай тал засж гинэ гэдэг ч юм уу амар сонио. амар буруу. Тэгэд нэг амар олон амьд ингээл хүүхдтэй ингээл миний үгийн аа болж магадгүй анаас тэгээ харуулад ахыг бас хүсэхгүй. Би нэг удаа тэгэж алдсан. Тэгээд наа. Тэгээ эрэгтэй хүнийг ингэж боддгоо шүү дээ бид нар. Тийм шүү дээ. Эрэгтэй хүн би бол тэ 3 өөр хүнээс 4 хүүхэд мөхөдтэй хүнтэй ингэж уулзаж үзсэн. Тэг би тэрэн дээр яг хоо ингэж бас алчи шүү гэж бодсон ч гэсэн тэр хүнийг үнэлэх үнэлэмж нь бас нэг нөгөөх. Тэгээ тийм балаа гараад бас байна. Үеийнх юм байж. Яах гэж өөрөө Чингисгээ батсан байх шээ. За тэр бол экстрим юу л та. Гэтэ би ингээд нэг хүүхэдтэй байх юм бол ингээд амар тэгэж эмэгтэй хүнийг арай илүү жаачлаад байна уу? Тийм шүү дээ. Ер нь нэг амар тэгж жаажилт юм аа. Эрэгтэй хүний хүүхэдтэй бол би бүр арай ингээд нэг юм бодохчгүй өө гээл харин тэр бас амар тий бараг ингээд давуу талаад амш ашгүй хүүхэдтэй байна. Тийм амьдрал үзсэн. Хүүхэдтэй харьцсан сурцсан. Хүүхэдтэй гоё харьцсан марцсан бол тэр мөр амар гоё санагдана. Ингээд хүүхэдтэй ингээд те ядаж ингээд талд нь авдаг юм байна гэвэл давуу тал болно. Хүүхдээ сургууль цэцэрлэгээс нь авдаг бол давуу тал болно. Нэг тодорхой хэмжээний хариуцлага мэддэг үүрцэн тий байгаа бол хүүхдтэйгээ цагийг өнгөрөөдөг ч юм уу мэдэхгүй хичээл номыг хийлэгдэг. Тиймэрхүү юм надад харагдчих юм бол би бараг илүү надад таалагдах баха. Тийм ээ тий. Би ер нь одооноос яг сингл дээд бас байсан ч бас болох юм байна гэж яг жинкнээсээ одооноос бодож байна гэж. Одноо намайг загинж ижлээ. Юу гэсэн юм бэ чи өөрөө сингл маань байж амар муухай юм чи танилцсан. Юм аячтаас танилцаач гэжсэн үү? Сүртэй эн чи харин зүгээр мүгээр гэсэн үгүй. Тэгтээ яах вэ? Тэрнийг давцсан байгаа сте. Болно штэ. Яа миний нүүр гижиг хүрээд байгаа. Энд яг нэг өсвэ наа гэдэг ч. Тэгээс би энийг идлээ тэсгүй нэ. Энэ шиг баг сая 10 минут ирсэн баха. Пиццатай гэхээр нүрстаа яарал ирлээ. Лаа. За тэр ч яах вэ гэснээс та нар одоо эрэгтэй хүнээс хамгийн сонсч исэн хамгийн тэнэг санаанаас ч мартагддаг юм юу вэ? Номигаас эхлэе. Тэнэг мартагддаг юм. Хамгийн тэнэг бүр ингээд oh my god юу ингээд дээдлсэн чинь ийм ярьсан ч бүр унтраал явцсан. Тийм хүмүүс зөндөө бүр ихэнх нь тийм ээ. Ямар мал юм ярьд юм бэ гэж утсан юм байт юм аа. Тэг яг шууд санаанд орж ирдүү. Та хоёрт бэлэн байна уу? Байна. Тийм бодогдчихад арай. Санаж байгаа хаа. Харин тийм. Сүүлд харин зүгээр яг дэйт гэж хэлэх хэсгийг мэдгүй байна. Тэгээд уулзчихсан чинь үеийн байсан чинь аваа суух байлаа. Үеийн байсан бол аваа суух байлаа. Дүү юм уу те? Тийм. Бэн чичэн. Чим. Хий. Зарл. Чи бол тэнэг. Яхаа тэгээд нэг тийм үг сонсож гэж бодож өнгөрсөн. Онгон бол чичирлээ гэж сонсч байсан юм. Би надад онгон байх үед. Онгон юм бол чичирлээ шүү. Юм да номээ. Одоо тийм байх шүү. Наач бас бэстэй тий. Эсвэл марзан амар их байдаг би шүү. Тийм ерөөсөө ярьж болохгүй. Болохгүй те чангаар хэлж гинэ гэдэг чи өөрөө окей гэж бодож байгаа гэсэн үг шүү дээ. Ерөөсөө асуудал биш те. Минийх гэхдээ амар тэнгээ. Яа. Надад бүр ярихаас өнө зовоорно. Хийж явах. За ярээр. Чи микрофон руу ярь шүү. Хийж явах гэж би ичээд байна. Ингээ хийж явахтаа ингээд
Юу гэдэл балаа юм чам. Чи томоотой байсан уу лөө? Чи тэр нь сайн уу? Чи тэр чам таалагддаг өчлөөний амар тэнийг юм ярьсан Секс заяа. хийж явахтай юу? Тийм. Тэгээ би бүр ингээ миний хараа ингээ босоо буудаг гэсэн бол бууцсан баг заяа. Гэж. Тий. Чи яг юм яриад байгаа юм гэдгсэн чинь гээ чамайг харин гиндүүлж байгаа асууж байгаа гэж та. Би бүр зарим хүмүүс ингэж хардаж фантазалдаг хүмүүс бас байд юм бэлээ. хоёлоо ярьжсэн шүү дээ. Өөрөө хардаж юу? Тийм ингээд Гэтэ төсөөлөж мэдэн шүү дээ. Би хоёр дөрөв энэ яг ярьсан шүү дээ. өөр хүнтэй байсан баха. Хийж явахдаа бодоо. Заваарсан юм яа. Тэгж бодонгод бүр уулан асч масаад Хэвээ нэрээ гэж байгаа даа. одоо миний Ямар эгоны асуудал вэ яа. эготой хүмүүс байдгийн шүү. Наач бол амар сонсогч байна. Би бас нэг юм санчлаа. Яа тэрний тэр залуугийн яриа бас амар кринж байсан шүү. Юу лээ? Чи надад гойдох юм байна ч гэлөө. Тэгсэн чи шууд унтарч байгаа юм. Тэгвэл болчих л таа. Юу тэр яриа залуутай. Тийм бол би юу гэж доошлж яд юм мангар юм ааши. Тийм ямар ч өөртөө ихтгэлтэй гэдэг байгаа юм уу? Намайг хүндэлж байгаа юм уу? Мэдхгүй нэг юм. Уул ингээд жоохон тэнгүүл. Уул нь ингээд яаж гэх юм. Тийм ингээд дабл асуудалтай үйлбэр байгаа сте тий. Шууд ингээд өөрийгөө мягч байгаа юм байна. Окей fine. Тэнгүүд намайг өөрөөсөө ингээд мяа хүнтэй уулздаг охин болгоо ирчих. Яг өөрийнхөө нэг үйлбэрт. Тэ ингээд чи юу наа чи яа залуу уулзаад байгаа гэж байгаа ба хайшин. Йоо балаач. Тэгвэл гайсаа дэрсэн. Яа гэтэгэнд манай ажлынхаа энийг сонсчихгүй гэж бодсон чи гэхэд аашлаа. Нөгөө нь амар ярьж байдаг нэсэн. Яах вэ хүнэл. Би ямар нэгэн буруу юм хэлв. Хэллээ бодоо тий. За нэг тиймэрхүү. Гэтэ тэнийг байд юм аа ингээ бүр Харин нэг Гэтэ энэ гоё яриагаа өргөжлүүлээ л та. Балзаа ер нь ямар байвал гоё вэ та хоёр? романтик. Гэт номер 2. За чиний хувьд романтик яг юу юм? Тэгээд яагаад романтик байвал гоё хэрэгтэй гэж бодож байна? Тавч ярих шүү би ба. Яагаад романтик залуучууд бас цөөхөн болчих вэ? Хүйе. Би ерөөсөө романтик залуутай таараагүй нэлээ олон жил болж байна. Үгүй юу вэ? Бараг Бүгд их нэртэй болцсон. Гэхгүй юу? нэр тэмлэх. Залуучууд романтик байвал Би нэрнгээсээ романтик залуутай таараагүй. Хүйе. Бүр хоёр оронтой жил рүү орох гэж байгаа юм бах та. Тэгч. Нэрнгээсээ за миний хувьд за тэр ч яах вэ? Таараггүй л. Тэгж. Бүх юм эвлэрээ сурцаагаас. Синглээ за. Надаа ингээд амар гоё ингээл намайг бүр ирж аваал заяа. Одоо ингээд залуучууд бол барыг тэнд хүрээдэр гिचгэн болохгүй. Одоо тэг би очоо л гэж байгаа. Голтой болцсон. Тийм. Йоо манай экс найзлууд хийдэгсэн чинь ингээд хоёул кино үзье музей гэл бөө юм болж ясныг үзэх болж байгаа хгүй би. Тэнгүүд за шууд тэндээ олцъя гэж. Би бүр хараад гэж байна. Би танилцуулсан юм. Би бүр амар тэрнээсээ трава бимба зөвгөө стори үсгэж өгсөн юм шүү дээ. Ярих юмтай болгож штэ. Өнөөдрийн подкаст тэрүүгээр л дүүрч юм. Хогчин ч гэж наа. Хэлээрээ хийлээ. Яй за. Тэгээд надаа ямар романтик болцоо байвал гоё вэ гэхлээр ирж аваал. Ирж авахтаа ингээд тодорхой хэмжээнд ингээд нэг гэрээхээ хувцтай биш те. Ёо my god. За жоохон гойж гоод. Тийм намайг хүнлээ. Тэгээ ингээд гоё цэцэг мэцэгтэй. Тэнгүүтээ гоё ингээд юм хоол молонд ороод те. Тэгээд юм гоё юм шаргал өнгөтэй одоо номигийн гэрийн гэрлнүүд надад амар таалагддаг юм гоё. Тэгээд тийм гоё шаргал гэрэл хэрэгтэй. Тэгээд тэнгүүтээ гоё би жүжиг үзмээр байгаа заяа. Ачиж зүгээр хилээд байгаа юм шүү. 29 бодож гин бод. Классик юмнууд шүү. Тийм. Би амар классик хэцүү бол бас биш. Би нөгөө тим юм үзээгүй болохоор чаавс мэдэхгүй байна. Намайг надад үзүүлээч. За тэгээд жүжиг үзээ. Жүжиг үзээд тэгээд
За тэр нь ч яах вэ? Анаас. Тэгээ ерөөхдөө их л гоё баймаар байна. Яна гэтээ минийх зүгээр кинон дээр гардаг романтик юм яриад ямар гоё нэгтэй юм бэ. Үгүй ээ тэгээд чиний хүсэж байгаа юм бол чиний хүсэж байгаа юм шүү Миний дээ. мэдгүй байгаа юмыг үзүүлээд амар гоё нэг тийм романтик байгаач. Гожцэг мэцэгтэй ирээл те. Тэгээд хаалгач онгол. Бүр ингээ миний мэдгүй юмыг хийж мэгэлээ. Үе баярлаа. чи өнөөдөр үзэсгэлэнтэй хараад иж байна. Тийм. Би бодготгоо. Хаалга нь ингэж онгоолгож өгөөл тий. Тийм юм. Мадам. Тэгээд амар романтик ороод тэгтээ төгжрээл те. Төгжирч явтай хүртэл романтик гар гараа байлтаа. Өнөөдөр чиний өдөр хэр байв да? Бимбагийн залуугийн төсөөлдөд баг. Хүлээлгэж яриа л тий. Ингэ чимэн ингэсэн үү? Чимэн ингэсэн үү? Тэгээ ингээ амар гоё touchable ингээл дандаа хүрдэг тэгч. Надад хүрээч тий. Харин яг бодож л ингээл бимбат уусаа ингээл тий. Чимэн ямар үзэгсэлэн шаарч байна. Ингэж чимэн нэрс. Хятад гэнэ ши. Шим. Шин хошоо. Чим би помшээ. Бохгүй. Хойлоо ингэж арай ирдэ нэ. Ядаж 3 болцоо. Йоо. Тааш. За зэвчлээ. Йоо. Тийм залууч байхгүй нөө тий. Байхгүй нөө. Сара тэгэрсэн юм аа гэж. Харин яаж ч is chauvinism dead гэдэг штеп. Романтик байдал яг өгцөн үү? Энэ гэхдээ нөгөө Чи амьд уу? Тэгж. эмэгтэй хүмүүс independent байхыг хүсэж байгаадаа зэрэгцээд энэ нь ингээд нэг юм зэрэгцэж унтарч байгаа юм шиг байна л та. Параллел яваад. Энэ би алхаж галчлаа. Тэгж. Тэгээ бид нар ингээд те чамаар хүнээс юм гоохгүй би өөрөөсөө цүнхийг өөрөө байраа авчиж чадна гэдэг mindset маань өөрөө ингээд романтик байдлыг нэг талаараа унтрааж байгаа байх л та. Тэгээ миний хаалга маалгыг онгойлох хэрэггүй. Би өөрөө хаалгаа онгойлгоо сууя. Тэгдэг ч юм уу мэдгүй. Тэгээ нөгөө idea нь та нар романтик байхаа болооч гэсэн үг биш. Миний independence-ийг хүндлээч гэдэг юу мэрчимтэй. Эрэгтэй хүмүүс маань өөрсдөө жоохон буруугаар ойлгоод байх шиг байгаа юм. Тийм тэрнээс би ингээд тэ сэлэсэр хэрэгтэй тэ ингээд юм янзлаад өгч чадахгүй байгаа юм чи эрэгтэн хэрэгтэй. Гэхдээ өөрөө би эхлээ try хийж штэ тэ. Энийг л ер нь тэ би өөрөө ингээд чадах юм аа өөрөө хийчнэ гэдэг ч юм уу одоо мэдгүй. Feminism гэдэг зүйлийг айгу буруугаар л ойлгоод байх шиг байна. Харин тийм. Би бол feminist. Гэхдээ эрэгтэй хүн надад ингээд байгаад туслаад ингэх тэгээд эрэгтэй хүний чадах юм гэж байгаа шүү дээ. Тийм бас хүсэн шүү дээ. Гэтэ яг юм хайрлагдж байгаа эмэгтэй хүн, хайр дутцсан байгаа эмэгтэй хүн хоёр амар миний нүдэнд ялгагдаад байт юм аа. За тэгвэл бимба намайг хэл. Би хайрлагдж гин үү? Хайр татагдж гин үү? Чи single штэ. Тэгээд single байлаа хайрлагдаж болохгүй юу? Бас тийм. Зөв. Би уцаар ирчиж болох юм. Тэгээд За хурж ирээд наваа шинжээ. Подкастт орж ин та би тасгараа за. 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 Амжилт. Явж гин үү? Yes. Тэгээд чамайг ингээд яг ингээд эрэгтэй хүн хайрлахлаар чи юм ялдан болдог байхгүй юу? Энэ олон жилийн өмнө Одоо хэлэлтэй. одоо юу миний найз зүгээр өөрөөрөө л Чөрөөрөө л явна да юм. Гэтэ тэр Юу хүн шиг явж гин үү? өөрөө өөрийгөө хайрлж байна. Тийм. Ир хүм хэрэггүй. Гэтэ би тэр амар баярлалаа шүү дээ. Анир маань ядаж нэг жоох эмхтээлэг юм даа гэж. Тэгээд эмхтээлгээрээ байгаад ч амар баярлж байгаа шүү. Би л авдаг амар эргтээлгэл болоод байгаа өдөр ирэх тусам. Тэгэхээр наатаа бит ялдараа бит хоёроос хайд ингээд те бас. Хоёр гээд яг ном яг тэгж бодож байгаа юм уу? Үгүй хамаатуулаа яриад байгаа юм. Энэ яг төрийн ажилтны яг юм менталити юу? Яа. Хамааруулж хэрэгт орол хамтдаа л хэрэгтэй. Зүг зүгээр хажууд нь сууж байгаа хүнийг тэг бит хоёр тэгж бодож юм лээ. Тийм манай. Тийм. Нам. Яа. Би нам биш шүү ёо. Тэгээ анир энэ бүр ямар ядар. хайрлагдчихж байгаа байхаа.
хайрлаж байгаа хүмүүс тийм single болохоос биш хайрлагдж байгаа байх гэж бодож байна. Өчтөч нөрөөлаа. Миний DM 29 залуу байна. Тэр амар тоолцож байна. Би бүр яг өчтөр тоолж үзсэн байхгүй юу? Бүр амар сонирхолтой санагдаад. Юу гэж ялаа да? Чи нэг ягаад цөөлөд нэг 5 болгоод тэгээ тэр тавчаа Чанаржуулаа фильтр дэж юу тийм. Үгүй юм уу? Тэд нар эхлэхгүй байгаа юм чинь би яаж эхлэх юм? Тэд нар чинь ингээд амар хөөрхөн зав. Гэтэ надад бол их зугаатай л байдаг. Яг үнэн гэлгээд ямар ч тийм юм бол байхгүй. Гэтэ ингээ чи өстө хөөрхөн шүү. Ингээ би чамайг авч сумаар байна. Гэтэ ямар ч хөдөлмөр байхгүй заяа. Гэтэл яг тэр чинь бас гоё эдгээ баярлаа. Сэтгэл минь бас твтдэм аа. Тэгж тэгээ ингээ зүгээр чи гоё маа ингээд гэл зүгээр юм маазралтаар флёрт хийдэг хүмүүс маань. Одоо тэгэхээр орчин үед ер нь бол бас амар эмгтээчүүд төрүүлж талхам хийдэг болцсон. Би чадахгүй юм шиг. Тэгж шаадгүй уламжлалт хүүхэн санагдаад байгаа шүү би дээ. уламжлалт. Үгүй энэний толиныг ч авчихгүй. Миний нүүр гижиг хүрээд байна. За Андрийн perfect болцоо юу вэ? Perfect болцоо. Ямар Яа, би нэг амар perfect болцоо хийжсэн шүү дээ. Одоо нэрийг санахгүй хамгийн гол нь. Тэр нь амар perfect байсан тийм. Мухатай. Бүгд өөрсдөө гээ бодчих. Тэгж. Өөрсдөө ёо. Зөндөө гоё болцоонд явжсэн. За. The point X гачаар. Яа. Мухатай. За. Зүгээр зүг штэ. Бас Нэг амар нөгөө нэг ер нь нэг амар татан байгаагүй. Гэтэ нэг айгүй гоё болцоонд урьжсэн. Яагаад амар тийм сэтгэл хоногшсон юм мэдгүй. Ямар ч лээс ингээ ажиллаа тараад айгүй орой уулзсан. Зуны орой байсан. Тэгээд уулзъягээд ярьсан байсан чинь надад ингээд ийм туул голын ирэг дээр ингээд сууж исэн гинэ өдөр. Чи бодогдоод. Ингээд цэцэг түүгээд Өөрхөө нөгөө уужсаа усны савндаа ингээд шилэн усны савндаа хийгээд тэг ингээд би ингээд туул голын ирэг дээр ингээд өдөр чамайг бодож сухтаа төсний. Тэгээд амар химнэлтэй залуу юм тий. амар сэргэлэн. Тэр ингээд ямар ч баглаа цэцгийг ингээд ороод ирж байгаа байхгүй юу? Ингээд амар өрмөц. Тэгээд юу Сүхбаатарын талбай дээр очиод нөгөө Сүхбаатарын талбай нөгөө сүхчэнжний хөшөөний яг доор нь ингээд бид хоёр ингээд юм дивсээгээд ингээд суугаад ингээд тэр чинь ингээд цэцэг мэтгтэй ингээд амар шүн болцоос болохоор хүн баг байхгүй. Ингээд од мод хараал талбай дээр од мод хараал ингээд юм яриад тэгээ буцааж машинд суугаал ингээд цацагдаагүй ийм амар гоё дуунууд сонсоолаа. Oh my god. Тэгэл одоо чи энийг мэдэр. Одоо яг энэ дээр ийм бит гарна. Тэр чи ийм мэдрэмж аавна гэж. Би мөр oh my god. Тэгэл ингээл ямар нэг илүүдтэй болоогүй гэрлүү хөргөж өгөөл яг үүр цайж исэн. Тэгэл гэрлүүгээ ороод нөгөө цэцгээ барьсан шилтээс цэцгээ барьсан. Гэрлүүгээ ороод бүр шилэн хийсэн үү? Тийм, уужсан усныхаа саунд хийсэн. Тэгээ гэртээ ороод яг ингэ цоор харсан чинь нар жаргаж исэн. Мар мандчихсэн. Мандчихсэн. Тийм, нар мандаал. Тэгэл нар гоё мандчихин даа гэсэн чинь нар мандтал хамт байх байж юу? Тийм ч бодож байна. Тэр бүрөөсөн санаанаас гардаггүй шүү дээ. Амар болцоо байна наа. Надад ч бодоод ямар ч болзоо санагдахгүй байна. Яна уучлаарай. Чиний өсөж байгаа юм чинь амар энгийн юм биш. Харин тийм ээ. Би харин тэгээд машин би бол тийм шүү дээ. тийм бах тааж. Үгүй би чи тийм болцоо зөндөө явж исэн бах. Гэтэ гол нь нөгөө нь чам таалагддаг байсан болохоор ерөөсөө санаанд ч орохгүй. Та хоёрыг миний ярьжсэн санаж байгаа юм байна уу? Өгөө ингээд дөрүүл ярьжсэн. Тэр чинь бараг тийм лээсэн шүү дээ. Үгүй нэр тийм. Харин тийм ээ. Би сая яг ярьж байхдаа өөргөө анзаарсан нэрээ. Би тийм эн чин биш шүү дээ. Тэгээ би яг үзээгүй гэдгийг хүлээн зөвшөөр. Надад үзүүлээч. Тий одоо гоё болцоонд би бас явж байсан. Тэгэл амар сэтгэл гаргаж маргаал тий. Нэг газрыг хааснаа хаалгангуудаа ингээд террасан дээр нь ширээ засуулсан, ганцхан ширээ тавьсан заяа. Тэг ингээд цэцэг мэцэгтэй тэг ингээд гоё феномен кино шиг байсан шүү дээ. Кино шиг. Гэтэ тэр хүн нь таалагддаггүй байсан болохоор ямар ч тийм мэдрэмж ямар гоё болцоо вэ? Ста нэр алж ийна энэ залуу гэж бодож байгаа мөртлөө нэм сэтгэл хөдлөл ерөөсөө сэтгэл хөдлөөгүй байгаа байхгүй.
Тэгээ нөгөө юм гачин юмдаа дурлцсан те. Тэгээ тэр дурлцсан залуу маань зүгээр бараг юу ч хийхгүй бараг уужсаа уснаас өөхөд Яа гэтээ тийдэг байхгүй юу? Айгуу эн чинь гой болцсон болж дурлна гэдэг бол айгуу ховорхон. Гэхдээ гой болцоо босхонд үлдээвэл амар гоё ер нь. Тийм, ер нь бол аль алиндаа одоо ингээд гой дурсамжууд үлдээсэн байгаад нь би одоо тэгээ баярлаад эксүүдтэй бас баярлалаа. Хайтгаж. Тийм, тэгээд яг би бас миний хувьд гоё болцоо гэвэл одоо чинийх шиг бол биш. Гэтэ илүү анирих шиг байж болж гин. Тийм байвал гоё юм байна. Илүү тийм рандом юм хийхтэй нэг бодоогүй юм хийх. Гэтэ тэр нэг үнэтэй цайтай байхалбгүй. Тийм сэтгэлтэй л хаад болно. Тийм сонирхолтой ч юм уу тий. Тийм сонирхолтой. Activity ер нь амар гоё болцоо. Би нэг бүр дээр үед би бүр ингээд нилээн дээр үед бүр хүүхэд мөхөдч гараг байхад нэг болцоонд явж ирсэн юм аа. Би дээвэр дээр гарах туртай гэд ягаад ч юм хилцэн байж таарад. Намаа болцоонд дөрөхлөр нь би ингээл гоё палач бүг өсгий тоглоом өссөн байсан байхгүй юу? Тэсэн чи манай дүүг хамтд нь урьсан. Би дүүд амар хайртай мэдээд. Тэгээд вау гэлтэж амч. Тэгээ би бүр дүүтэйгээ мууртайгаа явж байгаа байхгүй. Муур байлаа. Тэгээ би тэгэд ингээд дээвэр дээр гарсан чинь дээвэр дээр юм засцсан. Тэгээ дээвэр дээр ингээд яг юу хийснээ санахгүй надаа 10 хэдэн жил өмнө юм хааш. Тэгээ тэр болцоо бас амар гоё юм байна. Гівгэн саналаа. Гоё байна ч амар гоё болцоо. Амар гоё Дээвэр дээр гэдэг бол. Тэгээд юм айдиа байна. Гэр бүлцэг юм эмгтэй гэдгийг мэдэн охин гэдгийг мэдэнгүүтээ шууд гэр Амар бүлтэй тий. тийм бүр амар. Тэгэд хамгийн гол нь манай дүү би дүүг бүр тэр юу лөө яармгийн тийш очиж нэг тоглоомын төв тоглосон юм аа. Ингээд машин ямар тоглоом дээр тоглолоо. Юутэй ч гэсэн ганайг тоглуулад тэгээ ингээд юм хум идчихэд тэгээд оройн нь тэр дээвэр дээр гарсан байхгүй. Тэгээ би бүр хитэн он юм бэ наа чи. Одоо дүүн хүнтэй сооцсон үнэ яриад тоглоомын төв тоглосон. 10 хэдэн жил хэн байж болох вэ номи? Чана. надтай бүр амар адилхан төрлийн хүн энэ хороо дээр бас байдсан байх гэж ярьжсэн юм. Одоо та тэгэж Олцтой. Нэг жилээс өмнө гэсэн. Тийм. Таяр миний нөгөө зүрх шатаадгийг санаж гин үү? Хинт. Надаа нэг зүрх шатаад нөгөө Тийм. Тэр бол бас л амар гайхсан шүү дээ. Би бүр ямар тэний юм бэ л гэж бодсон. Йоо, зэ ингээд манай нөгөө юу гэж Яг тэр үед ер нь яг тийм мод байсан тий. Тренд байсан тий. эрэгтэй найзуудынхаа найз хотуудаа гуйж байгаа тийм яа зүрхийг зөндөө хийж авсан шүү дээ. Салцсан шүү дээ амар тийм ёо. тэр ихтэй ингээд эсвэл амар effort байсан л та. Амар. Чам таалагддаг байсан бол Өөр чам ингээд мэдрэмжийн шал өөрөө хаасан тий. Тэр чинь нөгөө романтик үйлдэл хийж байгаа хүн нь бас жоохон мэдрэмжтэй байхгүй бол Тийм. out of nowhere хит романтик gesture хийчих юм бол жоохон амар айц би бол жоохон айчдаг. Нөгөө надад бас талтай да гэдэг тийм бэжэж тийм effort хийх хэрэгтэй. Тэгвэл аюултай би бол шууд ямар creepy юм бэ? Пүү ийм амарын бодсон байсан юм уу гэж л бодоод ер нь зогтно шууд. Хитрхи романтик байна түүсүүн гэж бодох баха. Яг мэдрэмжтэй байх хэрэгтэй. Би бүр тэгж effort гаргахаас өмнө наашлаа явуулчих юм батанаас. Би яг айжсэн юм санахгүй байна. Тэгээд нөгөө нэг саяны тэр залуу штэ тий. Нөгөө миний тэр бас ингээд нэг удаа хойлоо салхинд гарыг гэдгийгсэн байхгүй. Тэгээ манай ээж рүү залгаа зөвшөөрөл авсан байсан өөрөө. Бүр амар би бүр ээж хизээш тийм зөвшөөрөхгүй гэж боддог. Би та нартай ч явж үзээгүй штэ. Сая энэ жил нэг тэрэлж явж үзээнээс. Тэгсэн чинь ээж рүү яриа зөвшөөрөл авсан. Тэгээд тухайд би дөнгөж жолоомлогоо төгссөн үе байхгүй. Тэгээ надаа машина бариулаад тэгээ бид хоёр нэг голын ирэг дээр очиод тэгснээ ингээд чихвчээ ингээд салгаж зүгээд тэгээ ингээд голын дунд зогсоод миний дуртай дуу сонсоход ингээд байжсэн бас амар романтик байсан надаа. Йоо эдний энэ тэр залуу нь бүр тий. Оо ажил гэж. Тэгээ Speed dating-ээр тий нөгөө нэг тэр үү. Тэр бол аимшигтай. одоо тэр дууг сонсоор би бүр яг тэр дуу сонсоор Тэр чинь тэр биш шүү дээ. Аа, Тэгээ чинь саний ярьсан чинь биш шүү. Өөр шүү. Тэгээ speed date бас амар гоё байсан. Миний анхны их сүү гэж. тийм тэгээд нэг залуу нэг олон нийтийн хөтөлбөр дээр бимбад зориулж ингээд нэ бүжиг R&B бүжиг үжилжиж билээ. Тэр бол бүр үнэхээр ёо.
Хэрэнж. Тэгээ бүгж өгсөн шүү. Сүүн бүгж өгсөн шүү. Тэгээд Юу engage болсон юм уу? Тэгээ дээж engage болчихсон шүү. юу Чи engage. сүү тавьсан бүгч юм уу? Надад зүгээр үерхлийн бүгж хаа. Үерхэд 100 хоног бол 100 жайл уу? Биш ээ, үгүй 100 хоног дээр сарна авчихсан байна. Тэр чи яасан бэлээ? Надад тэгж л хэлсэн шүү. Тэгээд хоёр сүү тавьсан юм уу тэр өдөр? Гиш би тухайн үед бодсон шүү дээ. Үгүй та нар ойлгоогүй маа. Бүгд солилцоод тах туу. Солилцаагүй штэ. Чи аваад дээ. Чүн чи авсан Аа, биз дээ. би авсан гэхдээ өөрийнхөө зүүцсэн байсан баг тэгвэл. Бүр тийм сүүийн шийдсэн юм. Гэтэ яг нэг тийм сүртэй байгаагүй л дээ. Тэгэл бит хоёр л дотроо бод. Тэгэл сүү тавьчихдаг бол та нэрээ хар мянгал байна. Яг үндэ юу? Яшиг л байна. 6 дахь сүү. Бүгд өгсөн болгоныг Одоо л яг тэгж тийм сүү амар гэж бодох юм бол Сүү гэдэг өгсөн болохоос биш яг миний тэр үед нэг тийм амар сүртэй юм байгаагүй сте. Харин чи яагаад тэгж бодсон тэгээд? Үгүй Яг надад сүү тухайн гэж үед хэлсэн цаад шүү. чинь тэгж хэлсэн шүү дээ. Тийм үү? Чамайг гэрлэхийг гойсон юм байна штэ. Гэрлэх бол биш. Сүү тавина гэдэг чинь гэрлэх штэ. надад гэж байна. Тэгээ Сүү хурмаа л гэж хийлээ хэлсэн сүү шүү. тавина гэж байгаа байхгүй юу? Үерхлийн За сүү сүү жоохон буруу ойлгож байсан байна. Бит хоёр хоёлаа буруу ойлгож байсан байна. Гэж. Яг хоо тухайн үед л бит хоёр сунал гэж бодож ирсэн шүү дээ чаавс. Тийм үү. Яг хаа тэгж бодож болно. Гэтэ чи надтай гэрлээч гэж бөгөж өгөн гэдэг чинь сүүн бөгж байхгүй юу? Will you marry me? Одоо тийм үү. За яста буруу ойлгож. Тийм байх шүү дээ. За би нөгөө тийм үзээгүй юм чи мэдгүй мэн өө. Тийм үзүү байгаа юм уу ер нь? Яг надтай би- гэрлээч бөгөж өгсөн хүн бол Shit. За чи март. тэгэл салж байгаа. Яг guilty болчихлоо. Fuck яг буруу юм санчлаа. Яна. За энийг хасыг боли марти өөр сэтгэл ном өөр би яг авчихсан чи бимба намайг болуулаад Бимба сүүн бөгжиг нь олгоч. Юу яаж вэ? Олчлоо яалаа гэж. Окей, энэс тэнүүгээр ярьж болохгүй юм. би яг жилийн өмнө яг авахад төгсөн. Тэгсэн чи яацаа бэ? За март. Яа, за өөрчлөөрэй. За юу чи. Стop өөрчлөөрэй. Гэтэ манай найзуудын групп бас их хараалтай л та. Яг ингээд зааж 3+ одноо унаа намуу ингээд зургуулаа долуулаа ер нь бол манай crew гэж хэлж болно. Тэгээ энэ яг crew-ээр нэг 10-аас 20 хэдэн жил ингээд найзалж байгаа. Тэг яг ингээд хурим хийсэн хүн нэг ч баг. Оо, тийм биш те. Яг ингээ хамт ихнэр нөхөр хүүхдтэй болцсон нэг хос байна. А нөгөөх нь ер нь суухан тодорхой нэг хос байна. Хойлоо гадаадад. Тийм. Манай ингээд бас тий эндээс айгүй гой статистик харагдаж штэ тий. Тэг нэг нь ч яг ингээд officially гэрлээгүй, хурим хийгээгүй. Тэг одоо манай Синдерман ч гэсэн за. Тэгэхээр бас муухай байна. За Синдерийн имийг Синдерэл яриулъя. Тэг хурим хийгээгүй. Ойтны Тэг ойтны. Тэг ингээ харахаар энэ бас яагаад ингээ бит хидэд яг юм асуудал байгаад байна уу? Энэ яг ийм эсвэл тийм болохоор удаан найзалж гин үү? Яг correlation нь хаана байна? Энэ зүү тогтол гариг ирэхсэн нь яаж таарад байна? Тэгш шиг. Одоо би энэ нөгөө яг энэ манай параллел ангийн болон нэг юм бас нэг хүчтэй powerful эмэгтэй групп байгаа шүү дээ. Анзаараад тахад 90% нь ер нь бол Айгуу сайхан амьдэрсэн. Хүүхдтэй ингээ хамтдаа би ингээл Нөгөөд. Тэгээ ингээ байж байгаа харагдчихээн энэ таа бас юу гэж харж байна. Тэгэж. Тэгээ хаа нэгтэй хараад чадханд орчуу. одоо нөгөө найзуудаараа ярьдаг юм яар. Гэтэ нэрнгэсээ. Тэгээ бас нэг ингээ үерхээр бөөндө дагаад үерх чинь. Тэгэж. Тэгээд Хэрдээс бол хараал. нэг нь салахаар тэгээд ташраараа салана чинь ёо. Тэг ингээд гэж зөгж өгөндөө хойлоос ингээд зэрэгс ингээд хамтдаа гэж. Couple болохоор хамтдаа ингээд бэлэнтсэн те. Гоёсан. Гэтэ гоёсан те дөрүлээ дээлэхэд. Би энэ яг дагуулдаг баха те. Хэдүүлээ нэг тийм Юм хувь яддаг шүү. заагаар одоо юу ч гэвдээ. Тэ
Одоо юу гэмтэй. Одоо хөгчнээ. Гой нэрэ тийм ээ. Одоо юу гэмтэй. Тавилан юм байгаа. Гэтэ биднээс болж байгаа юм бас байгаа хөө. Бид нэр бас хитрхи эго ихтэй гэж магадгүй яг нэг нөгөөлөхөд. Эсвэл нөгөө сонголтыг анхнаасаа буруу хийх гэж магадгүй. Ерөөсөө тэр штэ. Очнээ сайхан залуучууд байлаа. Очиж тэгж. Миний бодлоор attracted болдог бидний type нь ч юм уу. Характер нь тэгж ингэж болж байгаа шүү. тохиромжгүй байгаад байдаг ч юм уу. Commitment төсдөггүй ч юм уу мэдгүй. Эсвэл асуудалтай ч юм уу. Тэгээ энэ ингээ явсаар хагаад psychology-гаар бол аав ээж рүү дандаа буцаж очдөг л тоо. Тэгээ аав ээжээс харсан юм аа л бид нар давтах магадлал амар өндөр байдаг угаасаа. Тэгэхээр ингээд аав нарын проблем бас байсан уу, нөлөөсөн үү гэл ингээ ярих юм бол deeper л тэгэл зөндөө deeper хэл авах. Тийм. Яг хөө гэтээ тэгээ deeper яах юм. Хитрхи deeper гэдэг байна. Шууд аавыгаа дуудаж авчиж мавчих. Аав аль ирдэ? Тэгч. Гэтэ яг хөө тэр бас байгаа. Гэтэ яг юм амжилттай явж байгаа гэр бүлүүдийг би бас ингээ хаяада анзаардаг байхгүй юу? Тэнгүүд бас асуудалтай хүмүүс ч байдаг. Тэгээд тэр эдийг чинь яг им хатан ухаан гэж хэлэх дурггүй заяа би. Ягаад зөвхөн эмэгтэй нь хатан ухаан гаргаад нөгөөд нь хаа ухаан гаргаж болтгүй юм. Тэгч. Гэтэ ер нь яг хатуу боловч үний юм нь хатан ухаан бас хэрэгтэй юм шиг байна лээ. Ядраад байна гэж наггүй. За би нэг сүулт хинээс гэдгийг санахгүй нэг хүнээс ингээд амьдрчиж болно штэ гэдэг нэг тийм комент авсан байхгүй юу. Тэг ингэж амьдраасаа гэд. Тэг би яг тэр хүний амьдралаар ингээд өөргөө орон тавиа ботсон чи би ерөөс тэгэж амьдрмааргүй байсан штэ. Тэгэхээр бас ингээд сонголтын юм байгаа байхгүй юу тийм. Үгүй ингээд бас ингээд бид нэр хүсэх юм бол те ингээд хинтэж авахтай нийлээд суучж болно штэ. Ингээд өөртөө ингээд сайн ингээд хүмүүстэй суу. Тэгээ би ингээд яг ингээд амар амжилттай хүмүүс ингээд паблик ингээд амжилттай яваа хосын оронд нь би өөргөө тавьж үзсэн чи нөө би бас яг цагаан сараарыг өөргө мэдэрсэн. Тийм юмтай ингэж амьдрах. Гэж үгүй тий. Тийм. Яг trad wife баймаар нүггүй мүү гэж тийм штэ. Яг байвал байж хангалттай чадна. Үнэхээр ингээ юугаарч тутаахгүй амар хайртай ингээл амар халамжтай нөхөртэй хөл бөмбөгийн багийг чинь гаргаад өгье. Бид яг хоол моолоо хийгээд тий. Хоол моолоо хийгээ байхын хувьд бол би байж чадах байх. Ер нь бол чадчихлээсэн шүү дээ. Тэгэхээр бол асуудал бол биш. Зүгээр би хүсэхгүй байгаад л гол нь. Одоо зүгээр одооны өнцгөөс бол. Цагаан сараар ингээд бусад эмэгтэйчүүд ингээ нөхөр хадам мадам гэл явна. Би чинь бас нэг юм caring төрлийн хүн болохоор за яахтай тэр мөн хоёр хөгшнийг байлгаад яг би очив гээл яг шалж байгаа нь өөрөөсөө болно. За sorry яриаг нь тасалчлаа. За хоёроос нь яг нэг асууя. Яг ингээ чи удахгүй дэлхий сүнэн ч юм уу нэг амар нэг фантазны бодчих. Тэгээд ингээд заавал хүнтэй суу. Сонгох юм байна уу? Чам бэлэн байна уу? Чам бэлэн байна уу? Байхгүй. Хит нөлөөштэй юм ба. Яг суух юм уу хит хонох юм. Хит хонох сүрхий гэж. Тий. Сүрлээс аврагдах гарч байгаа юм уу? Тэгвэл нөхрөө тэрүүгээр нь л сонгол даанаас. Гол нөгөө хүн намаа шууд тэгж тий бодохгүй магадгүй. Тэгэхээр яг суугдахгүй л тээ. Тийм миний асуудал ийм л намайг гисэн биш үнтэй л. Найч наалдаад байгаа. Чи яагаад чи бүр 10 жилийн л дээ. 10 жилийн найз зүгээр ядарсан байна заяа юу. Үгүй. 10 хэдэн жил ядарна гэж байхгүй шүү. Ядарсан байсан гэж. Гээгүй. Гэхдээ сонголт нь номигийн бол сонголт бол. Тэр сонголтын асуудал. Надад бол бас сайн залуучууд бас хөрхөн байна. Айгуу сайн. Тийм би ингээд хараад юм бэ. Сайн хүн гэдэг. Хүн нь сайн. Номи чиний сонгочлоо гэдэг юм байна. Номид бол би миний зүгээс номи чиний сонгочлоо гэв. Тий, тэгээ санал болгосон ш эн чин зүгээр байна гэв. Үгүй эн чин зүгээр шүү дээ. Тэгэхээр би хаа гэсэн. Тий. Би бас хүн таньж чаддгүй. Ингээл. Яа, би баг хүн таньдгүй гэхээр л годлаа сонсоо. Харилцан дээр. Чи чамд байгаа мó? Байна. Бэн. Стоныг байна. Нөгөө чинь чамайг их болоо. Үгүй харин тийм тэр нь батны болохоор за бүр болохгүй. За би ингэ тийм мэдчихлээ. Ер нь бол
Хан байна те. За тэгэж бодох нөгөө хүн нь батны учраас байна гэх хүн ч Үгүй надад харин байна. яа миний асуулт чинь тийм байхгүй юу? За тийм байна. Бүр болохгүй бол чам байна уу? Байхгүй. Харин хийсэн штэ миний 29 ерөөсөө тийм яг юм нөлөөтэй шийдвэр. чанартай шийдвэр ерөөс. Яа нуучлаар шийд гэжлээ уучлаарай тийм биш үү. Чи зүгээр ингээд 29 чинь чамд Болсонд ч үрж үзээгүй одоо юу гэх юм. Хойлоо нэг юм хоолнд орё ч юм уу. Тийм ч юм байхгүй. Би эхлээд их гоё попорсон байгаас та 29 хүн дээ байна. Нөгөөд нь хөөрөгдөг дөрөв 29 гэдэг нас. Тэгээ яг үндэ тийм. Одоо чиний сторинд реакт хийж байгаа 29 юм байна шүү дээ. Ер нь бол техникли. За тийм. Гэснэхгүй тийм. Тэр чинь одоо ингээд би чамд хандтай шүү гэдэг юм шийдэж штэ. Тий. Одоо next үйлдэл нь чинийх байхгүй юу да? Яг тийм чи Үгүй би яах вэ? Би тэг Чи тэгэл бас одоо сторинд юм бичээд чи би ч гэсэн чамайг тодорхой хэмжээнд сонирхож байна гэдэг үйлдэлийг өгөхгүй бол нөгөө хүн юу юуг чамайг дэнэр дурах бас айгүй юу штэ. Одоо энэ орчин үед. тийм үү. Гэж би бодож байна. Тийм шууд ингээд тэр чинь бас ингээд рискээ менеж хийгээд за энэ охин надад ямар ч хандгүй байхад нь би тэнийг юм шиг дэнэр дураа. Үгүй намайг шүү загинж байгаа ч чухал аваа сууч хүн байхгүй маа. Үгүй тийж рисклэг хүн баг амар хооролцсон Тэгээ лөө. хоор болцсон. За Тэгэхээр чамд ингээд би чамд сонирхолтой байгаа шүү гэдэг юм айдиаг ингээ өгчлөө штэ. Чи бүр ингээ 29 гэдэг тоо гаргацсан байна штэ. Энэ хүн надад хандтай. Үгүй чи яаж л жокнд нинээ таахаа дараад өгчөл Тэгээд төө. би хаахаа тавыг сонгоод чи буцаага зүгээр юм бич. бичсэн штэ. Байна уу? Яг тэрэн зориулж юу? Тийм зориулж. Хариу бичих биш байхгүй юу? You started те. Тэнгүүд нөгөө хүн чинь энэ хүнд намайг сонирхож байгаа юм байна гэж үйлдэл хийх магадлалаараа өндөр байхгүй юу? Юу гэж чамайг ингээд игнордоод чамайг нэг ийм охин л гэж бодож иж болно шүү дээ бас те ингээд Би тийм биш шүү дээ. Би бол Everest та гараад ир. Тэгж бас болохгүй шүү дээ. Тэгээ яг миний төлөө өгч чадах хэрэгтэй биш юм уу? Гэхдээ чи тэр мотивац нь тэр юугийн өгөөгүй байж чамайг юуг харснаа би энэ охины төлөө өхөн гэвэл сайко байстэй. Чамайг дурлах тэр опшныг чи огт тэнд ч өгөхгүй байгаа юм шиг надад байхгүй юу? За өгье. За гэхдээ энэ бол бас сингл хүнээс сингл хүн зөвлөгөө өгнө гэж юу аах вэ? Тий. За. Гэтэ яг та 29-ыг бодолцъя заяа гэж. Чүн тэр за 29 ч нэ 20 ч нэ 5 ч нэ яг нэг опшн байж болох юм гэсэн хүмүүс чи you started something. Гэтэ би эсвэл хитрхийн мазарчт юм болов уу? Зарч өгдөг. Тийм ээ тийм. Мазардаг гэж үгж байгаа. Одоо ингээл Ваа тийм болчихсон шүү дээ. Миний өгшөө меншин энэ гэж байна. Миний барыг флиртийн 10 байрлал тэр шүү дээ. Өгшөө гэдэг арга юм уу? Тийм. Эрэгтэй өгчөг болоо. Виктор эмэгтэй Тэнгүүд яг тийм хүмүүс надад татагдаад. Тийм дуртай. Чамайг өхөөрдөж дурладаг байх гэж бодож байна уу? Би бас тэгээд байна. Өхөөрдөд идэм маа. Би өхөөрдүүлэх амар дургу. Гэтэ чи өөрөө өхөрдөх туртай юм уу? Үгүй. Өхөөрдөл гэдэг юм баймааргүй байна ерөөсөө. Намаа бити өхөрдөдөө. Гэж хэлвэл бүр тэгэж хэлчихсэн нааш гэдэг. да. Гэтэ надад чи бас амар өхөрдөн ч Өхөөрдөмжтэй номын өхөөрдөм. Үгүй би хот секси баймаар байна. За гэтээ бид гурт тасаалтай байгаа хөө. Одоо үзэж байгаа хүмүүс энэ гурт юу гэж болж байгаа юм бэ? Гурцын ингэж. Гацсан гурав. Юу хөөрчээ. Нэг тийм комент ирж битэн уншаарай. Яа, ирэх бахоо. Одоо ч тийм Хөөрцөн гураа аваач гэж бодож байгаа ширнаад. Яа, тэгж л байгаа. За халууцаад. Та нар яг хэдэн наснаас эхлээд авгаалах уу? Хүүхдлээ болохгүй шүү дээ. Гэтэ Авагдсан хойноо л авгаа болно доо. Үу. Яа. Микрофон авгаа. Би нэг унгаж болох юм уу? Яа, гэтээ сэнийх бас Авсан хойноо гай үсттэй. За Нэг гай За болж. өөр асуулт таа. би гайчин болоо яа. Тэгм би гайчин болмоор юм. Би бинийхээ гай болъё. Гэтээ бас тэгээд сингл аваад байх нь надад бол амар таалагддаг. Уун ч ирхчлөө шүү. Амар ирхчлөө. Үгүй хин нэг харахгүй гэдэг чи их жаргалахгүй гэж. Нөө нэмэлт стресс авахгүй тий. Нэмэлт. Нэмэлт. Айгуу
Ёстой ёо. Яг ингээд хаяа ганцаарднуул гэхээс биш. Тийм. Өөр асуудал байхгүй гэж бодохоос. Би баг ганцаардаж амждгүй ш та хоёр л залгаад гэж нэг. Гэтэ ганцаарддаг л. Хаяа нэг биологийн хэрэгцээ байх. Хаяа нэг кино хамт үзэх ч юм уу. Хаяа нэг салхинд хамбаа. Энийг гэхдээ та хэд нөхөд ээж болж байгаа байхгүй юу? Бэлгийнх нь бусдаас. Гэхдээ бэлгийч гэсэн ер нь айгүй сейф нэг арга байдаг шүү дээ. Хоёр ч арга байна. Бимбай сая нэг хятад явчаад ирсэн чинь бүр над руу залах хүн байдгүй. Миний уц ерөөсө доорхолцсон шүү дээ. Тэгээ над руу би чамаа санаад нүү. Би ирсэн үү? Би бас Яг ярьсан. Sex and the City-гийн хүүхнүүд чинь манай үеийн хүүхнүүд байсан байлээ. Амар хөгшин санагддаг байсан байлээ. Их буруу бодож явжээ. Тэстэ буруу бодож. Жоохнороо л шар амьтад байсан байлээ шүү дээ. Тэгэл хэдүүлээ яг тийм л хүмүүс боллоо. Тэгээд би Миранда чи чинь нөгөө хүнтэй суух гэдэг нь хэн бэлээ? Шарлот. Тэгээд Кари 3 сууж. Манай нөгөө химмэн Саманта мэн гадуур явж байгаа. Алга. Яа намаа битэл каригээсэ гэж би яг бодчихсон шүү дээ. Чи Саманта болмоор байна. Би Саманта. Чи Миранда болмоор байна. Би Миранда яаж арай чадахгүй л дээ. Би тэгэд ингээд анх 10 жил тахтаа ингээд ямар Google-ийн кинод л дүүлээ гүнж байсан. Тэсний гүнжүүд Ариал сууж гин. Ариал яагаад ч үрэг Ариал гэж боддог байсан юм. Чи улаан өстэй байх хэрэгтэй гэдэг Би улаан өстэй дөрүүдэд айгүй дуртай байдаг байсан маа ер нь л. Тэгээд улаан өстэй юм дандаа гол дүр. Ой би дандаа блонд болдог гэсэн тий. Блонд гүнжин. Блонд. Би дандаа нэг юм жижиг өстэй нь болдог байсан чи. Цасангоо үсттэй. цасангоо Хар жижиг өстэй. Тий. Би мэж угаасаа баян ингэ өсөөд ингэдэг тийм байх. Тийштэй нэг жижиг өстэй. Тэгээ заримдаа ингэ чоолк тавиулчихна. Нөгөө мэрэгэн чаа ингэ цонхоор хардаг хөөхтэй тэгдэг байлоо. надад хэлж байгаа үг. Тий, оо тий. Цонхны цаанаас ингэ харж байгаа юм шиг Ах та яаж гинэ. Тэгж. За ах дээ тэгээ сингл яйл байна л гэж зүгс. Тэгч энэ бодлоо Юу ийм ярих авлаа. хямрагнаас. Хямраг үстэй. Хямраг вэ. Юу юм. Тийм бодит байдлаар гоё ярьцгаа гоё фан нь штэ. Тэгээ бас ингээд Гэтэ өөр чин гурвал эртэд уулзтай нэг яг яагаад сингл байна гэдэг талаараас амар гоё ярилцсан санаж байна. ер нь тэр юмнуудаа ярьчлаа гэж бодож байна. Одоо бас цаг Зүгээр заавал тийм. Дөгцөн үү? Төгсөн байна. Яана. Одоо яг юу ярих вэ? Йоо ямар уйтгартай юм ярьдیں۔ Би. Ганцхан сэдвэр ямар уртаа Тэгээ одоо гоё тэгвэл юм яриа л та. 5 жилийн өмнө хэдүүлээ подкаст нэрсэн. Чи бас нэг 20 онд ч үл орлоо. Тийм 20 яг 20 он уу 21 20 он Тэгэхэд хүн байлоо. байсан шүү дээ. Дөнгөж Хоёр настай байсан. Одоо 7-тай. Oh my god, really? Oh my god. Танаа хүүхэд би одоо л 5 таа гэж удаа яваад шүү дээ. Манай хүүхэд бүр амар юм яриад байна ёо. 7 настай болсон юм бүр. Намайг бүр өхөөрдөж мөхөөрдөд амар сонио. Яа. Би бүр Анирын хүүхэд чинь бүр тийнейжер. тийнейжер ёо. Амар. Би үнэхээр барахгүй байна. Энэ ухаан санаа бүр амар байна ёо. За тэгээ энэ 5 жилийн өмнөхөө бодоход одоо эндээс дараа 5 жилийн дараа харахад 25-тай Анир Бимбаномид юу гэж хэлэх байсан бэ? Ийм юм чи санаа зовох хэрэггүй юм байна гэдэг ч юм уу. Эсвэл ийм юмд анхаарах хэрэгтэй байжээ. Яг тэгвэл 25-тай залуучууд 20-тай залуучууд аяг сонсож байгаа. Тэг яг ингээ ийм юм дээр би анхаарах байжээ. Эсвэл ийм юмдаа би ийм үйлдэл хийсэндээ би баярлалаа гэдэг ч юм уу. Чи удахгүй 30 хүрнэ. Тэгчрээ шууд харамтлаа нас. Гэтэ нэрээ 25 тахад бол 30 амар хол санагдд юм бэлээ. Яг намайг 25 тахад бас ингэж хэлдэг л байсан. Гэтэ юутай ч гэсэн яг үүндээ бас нэг хурданч биш удаанч биш. Гэтэ ерөнхийдөө хурдан талдаа. Тэгээд сонголтоо зөв хийхтэй, хэрэгтэй, эрэгтэй хүн дээр. Хайрын цагийг бити балан юм дүрээрээ. Болохгүй л хүүхэд мөнхөдгүй байгаа дээр эртгийн салах хэрэгтэй. Ямар нэгэн хүчирхийлэл нарцисс тийм харагдвал next. Яг ийм бол гурвал сингл байгаа юм шүү. Тэгээд бас эрүүл мэндэд амар сайн анхаарах хэрэгтэй. Одоо миний гар өвдөд байгаа гэж. Тэгэхээр эрүүл мэндээ сайн анхаарад
спортоор хичээлж эхлэхэд хизээж оройтхгүй. Гэтэ 25 тагаас эхэлж хичээлвэл арай илүү хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд амар их гоё ирч хүчтэй байдаг. Тэгээд ийм энэ нэрт чинь хүүхэд чинь бас байсаар л байгаа яг тэр үе. Одоо бидний хувьд хүүхэд минь бүдгэрч гин үү? Гэтэж. Тэгэхээр өөрийнхөө тэр дотоод хүүхдээ амар гоё гаргаад өөрийнхоороо байгаад өөрийгөө алдахгүй гоё яах хэрэгтэй. Бити care нь болоорой. Гэтэж. Тийм. Тэгээд аав ээж гэдэг хүлээс одоо юу гин гэр бүлээс ирдэг тийм юмнууд байдаг. Чи амьд байгаа чинь өөрөө аав ээжтэй амар том баяр баясгал. Тэгээд чи аз жаргалтай хаад гэр бүлчинд дагаад аз жаргалтай болно. Тийм учраас хитрхи олон юм санаа зовхгүй, урдах зориг, хүсэл тэмүүлээд агаарэ. Зоригтой агаарэ. Тэгээд хэрвээ хүүхэдгүй байвал өөрийнхөө хүссэн бүх юмыг хийх хэрэгтэй. Хүүхэдтэй болчвол хүүхдтэй хамт аял. Яг зөв. Тэгээд чам бүх юм байна. Мөнгө л ахгүй. Мөнгө бол олддог шийдэлээ. Тийж байгаа. Их чинь 2 машинтай. 2 байртай. Тийм байдаг. Их чинь 2 машинтай 2 байртай. Both true. Яа, ингэ санагдчихлээ хиччлээ. За энэр. За миний хувьд бол яг нөгөө 30 хүрээд нэг амар гинт ухаан суугаад тийм юус байхгүй. Яг ижлэг л явж байна. Тийм. Хүүхэд гэж бодоод л яваад байгаа шүү дээ. Тэг хүүхэнгээ ярих юм бол би хүүх юм уу? Би хүүх юм уу? Хүүх шиг харагдаад. Одоогоор гэж хэн тасахгүй. Яг ижлэхэн байгаа. Гэтэ яг мэдээж ойлгосон хид хид юмнууд байгаа. Тэг яг түрүүнд Бимбагийн хэлдэгчсэн яг адилхан. Би 25 та өөртөө бол өөртөө илүү анхаараарай. Бити эрэгтэй хүн бол нэг амар чухал биш. Өөрөө гоё хөгжүүлээрээ гоё завгүй байх амар гоё шүү дээ. Тэ? Би одоо яг тэгэж бодоод байгаа байхгүй. Би ингээд сүүлийн 2 жил мэл ингээд гоё чийл явцсан. Хүүе завгүй бай. Ингээд завгүй байгаад ингээд өөртөө гоё төлөвлөгөө боловсруулаад хөгжүүлээд ингээд завгүй байх тусмал олон юм амжуулдаг шүү дээ. Тэ? Тэнгуут л ингээд нэг гоё тий. Яа за. Тийм. Тэгээд 30 гараад илүү их ус уудаг болсон байна. Ядаж нөгөө нэг дургуй ч гэсэн дасгал хөдөлгөөн хийдэг болсон байна. Нэг 40 50-таад нэг балиар авгаа олчмааргүй шүү дээ. Тиймэрхүү эрүүл мэндэд анхаардаг болсон байна. Жил болгон эрт илрүүлэгт ордог болсон байна. Мэргэжлийн онцлог гарч ирж байна. Нуура. Яагаад Нуура та бүхэнд төлөвлөж байна. Хямд шүү Нуура. Чанартай. Not sponsored. Нэрээ тийштэй. Ерөөсөө юу ч төлөөгүй биш. Амирт цэлүүж байгаа. Яа, за яарчлаас нэг тиймэрхүү эрт илрүүлэг гинэ. Эрт илрүүлэгтээ ороорой. Бүр амны уушлага болцсон. Гаднаас хүн ирэхээр ингээд танилцуулан явдаг байхгүй. 97% цацраг боруулсан. Манай энэ аппарат Fuji film гэж ингээд цээжлэгдсэн байсан шүү дээ. За тэр яах вэ? Тэгээд юу ч төлөөгүй шүү. Үүтэндээ Fuji film. Тийм. Fuji Fuji film гэ бид нар камер хайлсмаас боддог гэсэн чи яг үнэндээ ийм эрүүл мэндийн салбарт алд юм байл шүү дээ. Тийм шиг байлээ тий. Тийм. Тэгээд бас нэмээд хэлэхэд анир амар ухаантай өмнөд хэлдгээ. Надад нэг нь бол бүр ингэ толгоноос гардгөө. Найз залуу X найз залуу хажууд нь ээжсэн чи. Бимба. Муусан ирчүүд юу юм бэ? Эднэр бол ингэ солигдчихлаа. Бид нэр солигдохгүй шүү дээ гэж. Хөөе тэр амар гоё. Би одоо сийж бодгоо. Та нар солигдсон ч. Үгүй та нар яажсэн ч байж. Эвтэн солигдоод хэрэггүй. Тийм байна. Тэ дөргөө бид нар байж л та нар яажсэн ч байж. Яа, жаартай ингэ сууж ш. Хөөе. Манай Титоны тэр маань байна штэ гэж. Тийм. Яа. Тэстэ яг тэгнэ. Гиснээс нөгөө нэг юу? Эсвэл нөгөө намын төрсөн өдрөөр нөгөө тэргэл эднэртэй баталсан. Тэгэхэд нөгөө тэргэл нөгөө авра дээр очмаач гэж нэг тийм яриадсан байхгүй юу? За. Тэр амар гоёсон. За юу гэж. Одноо итгаар очиод тэргэлийн тэр зааж өгсөн газар дээр очиод.
нэг хүн дээр цаг юм ярьчт юм билээ. Амар би анх удаа тийм газар очиж үзсэн. Тэгээд ингээд шууд орж эхлэхэд л хэлдэг. Voice record хийчихээ. Би дараа нь ярьсан юм аа санахгүй. Би ингээд цаг ярьчин ингээд гэж аахгүй. Байшлан хань. Тэгэхгүй Amazon 5 тэнд юм даа. Хит Би орсон миний чамайг оч гэдэг газар вэ штэ. Тэр хүн мэдчихсэн штэ. Засаг солигдсон гэдгийг амар ёо. Тэр нь тэр байхгүй юу? Амар байгаас тэ. Тэгэл засаг солигдох надад одоо мэдрэгдэхгүй их чи. Хаа гэжсэн чи. Яг хил сугцанд нь болно. За би энийг ягаа ярьж хэлсэн. Уушлаа. Нөгөө нэг ингээд хүнийг ингээд эхлээд аавраг ингэ үзчихэд дараа ингээд зурхаагаар нь ингээд үзэж байгаа байхгүй. Тэгээд ингээд да чи юм тийм гэ бас хүнд амар сонирхолтой байхгүй. Ингээ өөрөөгөө ингээ сайн мэддэг юм шиг ирнэ ингээд нэрэ тийшт гэ ингээ бодогдохоор айгүй их юм ярьдаг. Тэгээд ийжсэн ингээд чи ингээ найзын ордгоо мөртлөө чи амар их найзтай юм байна гэд хийж байгаа байхгүй. Тэр нь битэр шүү. Тийм найз тийм ингээд хүнд нэг тийм ордууд байдаг гинэ мэдхгүй яг ямар учиртай. Тийм. Тэгээд найзаа орд чам дээр байхгүй мөртлөө чи ингээд хүн ингээд найз гоё найз татдаг гэд ямар найз татдаг гэсэн чинь эрэхтэй аавратай найзууд гэж аахгүй. Йоо яг та нар заа. Мушиг найзууд нэ. Мушиг найзууд. Эсвэл эрэхтэй найзууд. Эсвэл чамд ингээ гоё зөвлөгөө өгдөг найзууд уuna. Ингэж яадаг. Яг тэгсэн чинь ингээл яг миний бүх найзууд ингээ бодогдоод яг тийм байсан. Тэгээд найзын ингээд чи их хаттай юм байна. Найзын юм юутай юм байна шүү гэд. Итгэхгүй миний voice record-ыг сонсоо. Би бичээд авсан байгаа. Тэгээд хийжсэн. Тэгээд тэр сая санаанд ороод гоё юм тий. Гоё юм. Найзын ордгоо байна гэдэгтээ бас жоохон аазгүй тий. Аазгүй. Тэгээ за би нэг хоб бац заяа. Мөнгөний орд гэж байгаа юу? Байгаа. Яг чадвар маdur яг тэр чам мөнгөний орд. За би хоб бац заяа. Сүүл тэгээд ингээд би ажил дээрээ заяа. Ажлын ингээд найз гэж байгаа штэ тий. Үйл ойлголцоо. Үйл ойлголцоо. Ер нь бол жоохон vibe нийлдэггүй гэх юм уу. Тэгээд нэг арай өөр та нараас арай өөр. Тэгээд нэгэн сүүл нийлж байгаа юм чинь. Тэгэл ингээ ойлголцохгүй байсан чинь би ингээ шууд fuck it. Над уусаа чи иргүү. Надад өөр найзад байгаа. Карман дотор ингээ салавж гараа. Тэгэхээр тэр амар гоё мэдрэмж юм байлаа. Амар гоё мэдрэмж. Би бүр дандаа тэгж арталтай юм шиг тийм мэдрэмж авд юм лээ. Одоо ингээ хүнтэй мууцсан ч тэгсэн ингээ за би ганцаараа биш шүү гэд. Тийм яг тэгж юм. Яг шашин шүтлэгч яг тийм билээ ш тэ. Есүс sense of community гэдэг амар хүчтэй мэдрэмж өгдөг. Аавд очиж хавуулдаг, Есүст очиж хавуулдаг те. Энэ хүн миний ард байгаа гэд айх айцг бол яг тэрэн шиг нэг тийм мэдрэмж авсан. Та байгаагаар. Би өстэй шүү. Намайг ингээд хүмүүс ер нь би бол ихэндээ бол хүнд айгу ойлгогддгүй төрлийн хүн баггүй. Одоо би өөрөө ч хүлэн зөвшөөрсөн. Ер нь надтай анхандаа танилцсан хүмүүс бол жүжигчин, бэлдууч, ялан янз бүрээр л хэлдэг. Тэгээ би бол тоодогчгүй. Тэгээд надад бодогддог нь бол за ингээд надтай ингээд дотно болгож байгаа. Ингээд миний найзын тоонд орохчоол нэг дор хаяж нэгээс 2 жил ингээд нэг те зуралдчихээж яг найз болдог гэхгүй миний хувьд. Надад мэдрэгдэж байгаа. Тэгээд хүмүүс бол угаасаа эхэндээ эхний хэдэн жилдээ угаасаа ойлгодоггүй. Тэгээд хүмүүс ингээл жаажилж эхлэн штэ. Тийм амар төвчээртэй 1-2 жил гүүж байгаа л миний найз болж юм чи тэр дунд байгаа бусад хүмүүс ингээл стандарт юм гэлэнгүүд нь би харин би ярина хүнд ойлгохтой жоохон хэцүү төрлийн хүн би өөрөө мэднэ гэд тий бодож байхдаа би яг юу боддог вэ гэхээр би нэг яг тэр хүмүүсийн үгийг өөр төрөөр хүлээж яг ингээд алдаатай талын үйл засна хоцордог гэдэг ч юм уу тий за засгаа хичээж байгаа. За тэгэнгүүт хамгийн түрүүнд ингээд сэтгэлээр унчихгүй яаж гарч ирдэг вэ гэхээр ингээд хар багаас миний бүр яаж бааш хийдгийг мэн хүртэл мэддэг ийм гоё нандан те намайг зүгээр байгаагаар минь л хайрладаг ийм найз нөхөд байж болж ин заа би та нараар дутагчгүй намайг ойлгодог хүн энэ хорвоо дээр байгаа баярлаа бартай гэж боддог шүү дээ. Тэгээд гэтээ энэ нэр амар гоё сэтгэлийн том хүч болд юм аа. Сайхан найзтай байх ном яс хэлсэн шүү дээ. Ям яг болохгүй болчлоо гэл тэнгүүд ингээд залгаж болдог те. Гэт сэтгэлд байж идэг. Сэтгэлд ойр гэдэн шүү дээ энэ чинь. Йоо энэ залгаж гин гэж бодохгүй. Тэгээ хаяа бид гэж боддог. Йоо бимбана.
Ямар их залгад юм бэ? Авахгүй гэж. Авдгүй юу? Шаардлагатай бол бичнэ. Үнэхээр хэцүү бол бичгээл. Би тэгэл Би бодсон угаасаа амар рандом залгад юм аа. Зүгээр машин бариад ажиллаа амжуулах хоорондоор залгаад юу вэ миний найз? Яг тэгдэ юу вэ миний найз? Яг тэгдэ. Яа, слайвер би санаад байд юм идүү хоёроо. Санаад идэх. гэл гайгүй юу гэж тэгж хэлээд авааш. Яа. Ээж надруу юм олон залгадаг. Би ихтэй яг үндэ ээжис гэлээ чиний талаар юм мэдэн шүү. Human people place-тэй би бас айгүй тийм нөхөрлийн үед их азтай. Яг чанартай нэг хийдэл байдаг. Тэг ингээ групп солигдсон шүү дээ. Ажил солигдсон групп солигдсон, орчин солигдсон. Угаасаа найзууд бол нэмэгддэг. Гэтэ тэр дундаа нэмэгдэж байгаа найзууд нь ч гэсэн би амар чанартай найзуудтай болж чаддаг. Тэгээ бас азтай. Ер нь азтай тий. Ер нь азтай. Айгүй азтай. Ер нь одоо ингээ нөхөр сүудэр одоо хань жил арай хөгшөө өгөр ирчлээ. Найз залуу малуу нэг тийм байгаа шүү дээ тий. Тиймгүй ч гэсэн энэ хороод ингээд хөөхөн сэтгэл мэтгэлээр гутарчихгүй хүн шиг яваад байгаа нь энэ найз нөхөд тэгээд 90 тойрны айгүй айтайхан хүмүүс байгаа учраас болоод байдаг баха. Бас нэг талаараа. Би бол тэгээд манай ажлынхан ч гэсэн амар гоё хүмүүс идэг. Амар cute. Тэгээд намайг яг байгаагаар нь одоо ойлгодог болж байна. Одоо бас хэдэн жил болчихлоо шүү дээ. Энэ хэд ингэж боддог. Би бол тэгж боддог. За дуусах уу? 2 цаг болчихлоо. Өө. Хэрэд байвал яриа л ямар. Тийм үү? Ярьж болохгүй юу? За яа өөртөө ярьж. За тоглосон юм аа. Одоо унтраа яваа. Номи зүгээр. Зэрэг дууссан байна. Хизээ дуусчих. Хизээ дууссан. Зэрэг дууссан. За ингээд тэгвэл нэг юм зураг оруулаад тэгээд За болж би угаасаа юм зү. Хөөе ном нэг гурал ингээ хар цагаан зургийг оруулаарай. Яг тэр зураг авах ямар болох. зураг? Сайн сүүлийн. За тэгээ. Nice. За тэгээд ингээ харанхуй болчлаа бүр. Бичлэггүй болчлаа sorry. Гэтэ та хоёр ингээд эргэн 5 жилийн дараа ирж подкастэнд орсонд баярлалаа. Тэгээд дараа олон жилийн дараа эргээ тэр подкастуудаа сонсоод бас амар сонирн байх бах гэж бодож байна. Сонирхолтой байх, хөшөрсөн байна тий. Эсвэл хүүхдүүд чинь интернетэд байгаа юм өөрд байдаг штэ. Яг тийм ээ. Тэн хүй манай ээж явж явах юм гэж бодоод бас санамсаргүй сонсох юм билүү? Кул ээжтэй. Тэгээд би бол яг диско миний хүнийг сонстоо. дөнгөж 20 эдтэй байгаа тий. Дөнгөж 30-тай байгаа бичлэгийг ингээд ирээдүйд өөртөө 20 эдтэй 30-тай байхдаа санамсаргүй сонсох юм бол гоё юм байна. бас амар сонирн байж магадгүй. Эсвэл өөрөөсөө сонсооч бас гоё яж магадгүй гэж бодоод тэгээд нэг 5 жилийн зайтай оруулчихъя гэж бодож байна. Одноо л ер нь их хагас дотор орсон да. Наад баг орж байгааг байх. Тийм үү. Би ихтэй 5 жилийн өмнө орж исэн доо амар баярлалаа ш ном юм. Би чамд хэлчихсэн үгүйгээ сайн санахгүй баг хэлчихсэн баг. За би гэтээ надад тухайн үед ингэж орох амар чухал нөлөөтэй байсан. Би айцсаа даун тулсан. Тэгээд тэрнээс хойш ингээд гоё айцгүй болсон. Тэгээд Номидо бас танай подкастад маш их баярлаа. Гоё подкаст шүү. Тэгээд дахиад намайг үрсэнд баярлаа. Би бүр өнөөдөр ч ингээд огтлсон. Хүй. Оо за. Бүхс хэрэгвөөгүй юу л энэ. Би нөгөө юу яах гээд та хоёрын өмнө орж исэн дугаарын тоог хэлэх гээд энэ хэд хэрвээ сонсож байгаа хүмүүс сүүлээс нь ихэл сонссон бол эргэж сонсохыг хүсэх байх гээд би Анар Бямба хоёрын орж исэн дугаарын хэлээд өгье. Амсан үедөө. Амсан. Залуухан ч үжтэй яа гэдэг ч. Гэтэ юу гэсэн үг бид нараас одоохондоо залуухан шүү дээ. Эпизод 12 гинэ. Намайг таглалцсан байдаг. За Анар ууна эднэр орсон нь болохоор эпизод 12 гэ боддоо. Дөнгөж 12 дахь дугаар. Бямбагийнх болохоор бидний Бямба гээд 90 дахь дугаар дээр орж ирсэн юм байна. За окей. Ийм зураг мурыг чи хийж ээжээ. Гоё зураг баярлаа. Яа, за тэгээ 90-р дугаар дээр Бямба орж ирсэн. Оны харчил та. 5 жилийн өмнө биш юм байна л та тэгвэл. 2021 онд гэж. Тийм 5 жилийн өмнө тийм 4 жилийн өмнө орж байжээ. Тэгээ 12 дугаар дугаар.
Эсвэл дээр үед байгаа юм шүү. 12 гэдэг чинь. Тухайн үед ярьж 19 оны наадмаар байгаа байхгүй. Тэгээд нэг хідүүлээ нэг сэндэр хідүүлээ нэг бод хүүгийн юу Юмруу явж илүү. Оо тэгснэ зайсан гарч мараа тий. Тэглөө. Лайл. Би яах вэ? Би энэ романтик яаж за баярлаа. Загвар тогсон юм аа. Завэж бодъё. Миний зураг. Анаграмд байдаг байсан. Анаграм бичдэг байсан. Тий. Би яг энэнийг чинь Шанхай дахтаа сонссоод уйлж яж үлээ. Амар ажил дээр би яг офис дээр суужсахгүй тухайд. Тэгснээ ингээд та хэдийг ярьжсэн нэг сонсчихсан. Гівгэнд амар тачгын менежмент нэг мартцсан чихвчтэй байж байгаагаа. Амар гоёсан. Би тэр ингэж төсөөлдөг байсан баам да. Царай хөвдөлдөг байхад. Ингээ номын нүдний шилтэн тий. Би одоо ингэ болж таарчин да гэт. Гэнэр яг уу? Яг. За дуусгая. За баярлаа. Токидо баярлалаа. Шинэ дугаарууд нь гарсан. Хамгийн хямд дараа Gen Next-ийнхэндээ зориулсан дугаар үрэн сүлжээ гэдэг үлүүтэй юу гэдэг үлээ. Үүссэн бэлээ. Тэгээд та сонирхоод үзээрэй. Хамгийн хямд дата байгаа. За тэгээд бай гэж хэлдэг санаж байна уу? Манайхын дандаа тэгж хэлдэг байлаа үгүй лөө. Сүүлээс тэгдэг болсон юм болоо. Намайг байхад л байсан. Намайг орж явахад ч гэсэн байсан. 12 дээр бол байсан шүү. 270 дугаар бай гэж хэлсэн байна. За бай. Тэр нь хоор дуусах юм шүү. And troubled